Сайн байцгаана уу? Анугийн тарот мэрэг байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэхэн видеогоор уулзч байгаадаа баяртай байна. За энэ удаагийн мэргийн сэдэв маань таны одоогийн шийдэж чадахгүй байгаа ч юм уу эсвэл танд асуудал болоод байгаа нөхцөл байдал дээр сахиусан тэнгэрүүдээс нь зөвлөгөө авч өгөхөөр шийдсэн. За тэгэхээр мэргийн дараалал маань энергийн шалгалт тэгээд таны одоо ер нь таныг юу зовоогоод байна, юун дээр та санаашраад байна, тэр асуудлыг нь харахыг хичээнэ. За тэгээд тэр асуудал дээр нь сахиусан тэнгэрээс нь ямар зөвлөгөө өгч байна вэ гэдгийг харнаа. За тэгээд мэргийн төгсгөлт нь та бүхэн маань нэг асуулт одооноос эхлээд бодчоорой. Гэхдээ тэр асуулт маань тийм эсвэл үгүй гэдэг одоо хариултаар хариулагдах боломжтой тийм асуулт байх хэрэгтэй шүү. За тэгэхээр мэргийн төгсгөлд нэг тийм үгүй карт сугалнаа. За тэгэнгүүт тэн дээр тийм ч үгүй ч вэ? Тэрэн дээрээ нэмэлт одоо мэдээллийг бас харахыг оролдоно гэсэн үг. Яагаад ч гэдэг юм эсвэл ямар төрлийн асуулт байсан байж болох вэ ч гэдэг юм уу те. Тэр талаас нь харна. За тэгээд мөн ер нь одоо 1 2 3 дугаар групп гуруула Empress карт. За бас сэтгэлийн тэнхээ хүч хөзөр буюу нөгөө 8 том аркан үзэр 3 том аркан үзрүүд ер нь бүгдэнд нь ямар нэгэн байдлаар гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо цаанаасаа одоо гариг иргэсийн нөлөөгөөрөө ч юм уу те ийм сэтгэлийн тэнхээтэй байхыг хүмүүст сургаж байгаа, зааж байгаа тиймэрхүү нөхцөл байдлууд их болох юм шиг байна. За тэгээд зөрүүд занг дарах, уур уцаарыг нь дарах эсвэл одоо хитрхи зөрүүдлээд байвал ойлгохтол нь жоохон тийм асуудалтай байлгах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйл бас байх шиг ажиглагдсан. Тэгэхээр тус групп дээр нь янз янзын одоо гарсан үзрүүттэй нь уялдуулаад тайлбарлсан байгаа учраас та бүхэн маань бас тэр тал дээр анхааралтай сонсорой гэж хүсье юм уу. За Empress карт гарсан. Empress карт маань ер нь бол төрөлтийг илэрхийлж яддаг тийм. За мөн эмгтээлэг энерги, ээж энерги гэдэг зүйлийг илэрхийлнэ мөн бусдад өгөөмөр халамжтай тийм байхыг илэрхийлж яддаг гоё карт штэ. Тэгээд үзэсгэлэнгоо, хайр, инрэл, өгөөмөр байдал гэх мэт тэр одоо эмэгтэй хүнд байж болох хамгийн сайн сайхан энергиудыг төлөөлж идэг маш гоё карт. Тэгэхээр мөн давхар бас элбэг хангалуун байдлыг бас илэрхийлж идэг. Тэгэхээр энэ ерөнхийдөө төрөлт их байх юм болов уу гэж харсан. Ээж болох ээж болох хүмүүс их байгаа юм шиг байна. За мөн хүүхэд шинээр олох те жирэмсэн болох тийм хүмүүс их байх шиг харагдсан шүү. За ерөнхийдөө юм байна. За тэгээд мэргийн төгсгөлд би та нартай нэг сюрприз болгож нэг зүйл одоо хийж өгнө. Тэр маань одоо ганц би болон ирээдүйн ханыхаа одоо нэрийг мэдхийг хүссэн сониучхан хүмүүст зориулагдсан байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань мэргийн төгсгөлд яаж өөрийнхөө заяаны хайны нэрийг мэдэх боломжтой вэ гэдэг зүйлийг одоо зааж өгнө. Одоохондоо олнооц. Тэгээд мэргийн төгсгөлдийн талаар та бүхэндээ хэлж өгнө. За ингээд сонголтоо хийх хугацаа өгье. За нэгдүгээр группийнхны маань энергийн шалгалт дээр эдгээр гоё картууд гарсан байна. Ер нь бол маш эерэг картууд гарчээ. За хамгийн түрүүнд орж ирж байгаа зүйл бол эхний хоёр өдрөөс бол нэлээд өглөгч хүмүүс байх шиг байна шүү. Өглөгч, инэрэнгүү, өгөөмөр. За мөн сүүлийн хоёр өдөр маань маш бүтээлч энерги хоёулаа гарч ирсэн байна. Ер нь бол юмханаар юм хийдэг, аливаа зүйлд маш сэтгэлээсээ ханддаг. Зүгээр нэг юм жижигхэн одоо ажил байна гэд нэг юм халтуурдаад өнгөрч чаддгүй л хүмүүс юм шиг байх юм. Айгуу тийм ач холбогдол үүж чин сэтгэлээсээ ханддгаа гэж юм. За тэгээд үндсэн утгаас нь ингээ харахаар ер нь ээж хүмүүс болон ээж хүмүүс байна. За мөн юу байгаад байгаа байхгүй юу? Жирэмсэн хүмүүс эсвэл дөнгөж саяхан төрсэн хүмүүс байж болохоор байна энд бол.
За яг эрэгтэй хүн үзэж байгаа бол саяхан хүүхэдтэй болсон ч юм уу те, эсвэл эхнэр нь жирэмсэн байгаа. Тиймэрхүү энерги бас байж болохоор харагдаж байна. За тэгээд Empress card гарнаа гэдэг маань ер нь бол элбэг хангалуун гэсэн утгатай. Хизээд элбэг хангалуун байдал ингээд ер нь бол өөрөөсөө шалтгаалаад дандаа байдаг гэсэн үг байхгүй яа. Тэгвэл өөрөө айгүй тийм мундаг одоо өгөөмөр хүнд одоо юм одоо хоёргүй сэтгэлээр ханддаг гэх юм уу да. Айгүй өгөөмөр тийм ингээд хүнийг ялгаж харцдаггүй, яг хүнийг хүн гэж үзээд ханддаг ч гэх юм. Айгүй гоё тийм нинжин энерги одоо нэг инэрэнгүү энерги л орж ирээд байх шиг байх юм. Magic нууцар гарсан учраас ер нь бол одоо манифестийн чадвар өндөртэй гэсэн утга байдаг байхгүй юу. За яг та үнийг мэддэггүй ч гэж магадгүй. Тэнгүүд одоо ингээ анзаараад үзэнгүүт нэрээ миний хэлсэн юм бэлждэг ч юм уу да, ер нь бодоодсэн чинь те, сайн ч муу ч вэ бодсон зүйл биелээд идэх ч юм уу гэж одоо та бодож иж магадгүй, эсвэл ер нь тэгж боддог. За тэгээд сэтгэл зүрх бол сайхан нээлттэй байна. За тэгээд энэ дээр бас давхар нөгөө зөвхөн хүүхэд гэлтгүү те, саяхан одоо шинэ хайр дурлалтай учирсан маш гоё одоо эмгтээлэг тийм одоо эмгтэй хүний туйл гэж хэлж болохоор таны л нүдэнд одоо юм үзэсгэлэнтэй сайхан харагддаг тийм эмгтээд дурлсан залуу үзчихэж болох юм. За мөн ээжтэй, эмээдээ ер нь одоо гэр бүлийнхаа юм настай хүнийг маш хүндэлж хайрладаг тийм хүн бас байж болохоор харагдаж байна. Ирж бай, эмч бай, маш инэрэнгүү, үнэхээр сэтгэл зүрх нээлттэй хүн байна. За энергийн шалгалт дээр иймэрхүү. За одоо тэнгууд яг эндээс бол нэг юм ноцтой асуудал гэж бол нэг харагдахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хэдүүлээ ингээд тодруулга авъя хүзэр бүр дээр нь. За тодруулга маягаар авангууд эдгээр 3 картууд гарч ирсэн. За мөн энэ удаадаа бол одоо энэ улны үзрийг бас харнаа. За ер нь бол шинээр эхэлсэн ажил төрөлтэй холбоотой, хамтралтай холбоотой ямар нэгэн эргэлзээ тэнэгэлзээ байж магадгүй. Гэхдээ энэ дээр бол өөрөө бол нэлээд нээлттэй байгаа юм байна. Дуртай байгаа гэсэн утга тийм. Айгуу гоё боломж олдчихлоо доо гэд нэлийн одоо юутай байгаа гэдэг хэлдэг юм. Сайшаалтай гэх үү. Олзуурхсан тийм байгаа. Тэгвэл энэ ажил нь бол одоо яг цаашд яах хэсэг нь тодорхойгүй, дөнгөж юм яриа ч юм уу эсвэл нэг юм цаас маасан дээр явж байгаа зүйл байх магадaltaй байгаа байхгүй юу? За яг заримынх нь хувьд бол үнэхээр барилга байшинтай холбоотой, за бас юм хамтын уран бүтээлтэй холбоотой. За тэгээд энэ асуудал дээр бас нэлийн дэмжлэгтэй байгаа юм шиг байна. Ялангуяа нэмэгтэйлэг энергитэй талаас нэлийн дэмжлэгтэй байгаа, чиглүүлэг өгж байгаа ч юм уу тий. Эсвэл удирдлага нь нэмэгтэй хүн байгаад байна уу? Яг заавал нэмэгтэй хүн байх албагүй л дээ. Гэхдээ ер нь нэмэгтэйлэг энергитэй, түрүүн энэ нөгөө энергийн шалгалт дээр дурдсан тиймэрхүү шинж тэмдэгтэй хүн байж магадгүй байхгүй юу? Ямар ч байсан цаашдаа яах их ойлгочоод байна. За ерөөсөө л ингэж хийе гэсэн бодолтой байна. Тэгтээ энэ дээр айгуу жоо айцтай байгаа байхгүй юу? Яг бол өмнө нь нэг бус удаа фейлдсэн юм шиг харагдаж байна. Энэ бол ер нь ажил төрөлтэй л илүү холбоотой харагдаад байна. Нэг бус удаа фейлдсэн. Тэгээд за одоо яадаг бол тоо энэ удаа л нэг үзээд алдъя да гэх нэг тиймэрхүү энергитэй байгаа байхгүй юу? Тэгэхээр ажил хэргийн шугамаар ийш тийшээ тээврийн хэрэгслэр их явсан хүмүүс байж магадгүй. Энэ ажилтайгаа холбоотойгоор ялч нэг юм шин сэтгэл тогтлуулсан ажилтай холбоотой энэ хамтралтайгаар 3 ба түүнээс дээш хүмүүс ингээд хамтраад байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд яг эсвэл аян замд ингэж явсан байж болно. Ямар ч чэрэт хүзэр маань ер нь л ийш тийшээ машин техникээр эсвэл тээврийн хэрэгсэл одоо галт тэрийг юу ч хийж болно шүү дээ. Онгоц монгоцоор ч явахыг хэлж иж болно тий. Тэгэхээр ийш тийшээ их явсан байх магадaltaй. Айгу завгүй байсан. Тэгээ тэрнээсээ болоод бас бие махбодын хувьд бас их ядралт мэдэрч байгаа бас харагдаж байна. Энд ингээд 9-ийн саваа, 5-ын саваа хоёрыг харахад ер нь бол хамаг энерги ингээд шатаацсан харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ яаж юм энэ
таны найдвар тавиад байгаа энэ ажил маань өрсөлдөөн ихтэй байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ дундаас ингээд нэг цойлж гарч ирэх гэж ч юм уу те, зарим нэг энэ одоо ингээд яг зөв харцсан гэдэг утгаараа энд бол шудраг өрсөлдөөн явагдаж байгаа. Тэгтэл таны одоо энэ хийх гээд байгаа зүйл бол ер нь өрсөлдөөн ихтэй. Инээсээ болоо та өөрөө ч бас айгүй стрессд жиж магадгүй. За тэгээд мөн яг энэ одоо танд тулгараад байгаа асуудал нь юу вэ гэдэг талаас нь үзэнгүүт та өөрөө бас ингээд дотроо айгүй эргэлзэж байгаа тий. За яадаг бол зөвддөг болоо бурууддаг болоо гэл ингээд та нөгөө олон зүйл одоо ингэхүү эсвэл тийхүү энэч дэм юм уу энэч зүгээр юм уу гэл айгүй их дотроо айгүй зөрчилдөөнтэй байгаа гэж байна. Тэгээд дээрэс нь ер нь бол айдастай байгаа. Дахиад одоо филдч гэдэг айдас бол байна. Тэгээ маш их тунгааж бодож байгаа, тархиараа их бодож байна. Аль болох одоо зүн совин гэхээсээ илүү юм мэдрэмж гэхээсээ илүү айгүйх тийм толгоогоор л бодоод байгаа юм байна л та. За яг хөө тэгээ одоо цаашд нь дараагийнх дээр одоо нөгөө юун дээр сахиусан тэнгэрүүд нь яг энэ тал дээр нь ямар зөвлөгөө өгөх нь вэ гэдгийг харахаар логикороо бодсон дээр үү мэдрэмжээр явсан дээр үү гэдэг нь илүү тодорхой болж орж ирэх баха. За тэгээ ер нь magic-ын энерги гарч ирж байгаа бол та бүхэн маань бодох бодолтой хэлэх үгэндээ ер нь бол юм бодолтой хандах хэрэгтэй хүмүүс байдгийг шүү. Ер нь ингээд хараад хаад ер нь magic-ын хүзэр гараад ирэхээр хэлсэн зүйл нь бэлжих гэдэг талтай хүмүүс байдаг. Сайн нь ч бэлнэ, саарн ч бэлжих гэдэг. Тийм учраас аль болох эерэг сайн сайхан зүйл бодож сайн сайхан үгийг амнаасаа гаргаж агаарэ гэж зөвлөе. Түрүүн би хэлсэн бол яасан бол ямар ч энд нэг юм өг авахын тэнцвэрийг мэддэг хүн байгаад байгаа. Хэлсэн ч үлээ. Ямар ч өгснийхөө хэрээр авдаг, авсныхаа хэрээр буцааж өгдөг гэсэн тийм зүйлийг аягүй сайн мэддэг хүмүүс бас байгаад байгаа шүү. За энэ charity нэрээ бас яг ингээд зүгээр тээврийн хэрэгсэл гээд аваад үзэх юм бол энд машинд эрэхтэй ямар нэгэн холбоотой асуудал байж ч магадгүй. Машинтай холбоотой. Энэ машинтай холбоотойгоор тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор нэг юм шантрал байгаад байгаа байхгүй юу? Машинтай болох гээд болж чадахгүй байна уу? Эсвэл зархаа зарж чадахгүй байна уу? Тэгээ бас юм magic-ын үзэр charity хоёрыг ингээ харахаар ер нь нэг юм ялангуяа энэ тээврийн хэрэгсэл эсвэл ажил төрөлтэй холбоотойгоор их манифест хийж байгаа хүмүүс гэж магадгүй. Өөртөө одоо дуудаад байна уу эсвэл явуулах гээд байна уу? Нэг тэр тал дээр. Тэгээ энэ маань ажилтай холбоотой тээврийн хэрэгсэл. Ямар ч байсан машинч бай ажилч бай ер нь ажлын шугамар ийш тийшээ явсан эсвэл ажилтай нь холбоотой ямар нэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой юм нэг юм шантрал байгаад байгаа хгүй эсвэл байн эвдрээд идэм юм уу яагаад тий. За нэг иймэрхүү байна. Окей. За одоо харин сахиусуудынхаа зөвлөгөөр орцгоё. За 1-р группийнхэнд маань сахиусан тэнгэрүүд нь зөвлөгөөгөө хайрлаа хүлээн авна уу? За ямар ч сонголт бол байгаад байгаа юм байна. Яах уу гэсэн сонголт айгүйх байгаа юм байна. Тэгээ энэ юу н ажилтай холбоотой, ажлын саналтай холбоотой, хамтралтай холбоотой. За эндээс хоёрын энерги 2 орж ирсэн байна. Хоёрын энерги ер нь жоохон олон болоод тэгэхээр нэг юм салсан нийлсэн зүйл байгаад ахыг хэлээд байдаг. Салах, нийлэх, нэг нийлж салаад байгаа энерги тий. Тэгэхээр энэ ажил гэд үзвэл ингээ хамтрал дээр нэг нийлээл, нэг салаад байгаа юм шиг. За тийм байж болж байна. Гэхдээ энд яг нэг юм буруу харсан хатан гарч ирлээ л дээ. Тэгэхээр ялчгүй эндээс нэг хамтрал нь бол болж байгаа юм шиг байна. Тэгээ шин санал орж ирж байгаа. Энэ санал нь бол маш ашигтай байна. За тэгээд энэ орхиж байгаа харилцаа маань
урд нь илүүд үздэг байсан байж магадгүй. Бүгдээс илүүд үздэг байсан байж магадгүй. Энэ л мундаг, энэ л сайн. Хамтрал гэж бодвол шүү дээ. Хамтрал, ажил. За тэгээ бүр хос төр бол одоо ялтчгүй хосын харилцаа бас орж ирэн шүү дээ. Энэ чинь яаж л бол яаж хувирна гэсэн үг. Та бүхэн маань тэгээд би ингээд илүү ажлын талаасаа ингээд тайлбарлаа гэд түүнийг бүгд бас яг юм ажлыг л яриад байна гэсэн үг бас биш шүү. За энэ дээр бас хосын харилцаа ч гэсэн орж ирнэ. Аль болох ингээд нөө хувиргаад ойлгоорой. Хүн хүний нөхцөл байдал шал ондоо. Тэгтээ ерөнхий энерги нь ингээд төстэй байдаг байхгүй юу? Нөө хүнийх нь байр солигдсон болохоос ш. За тэгэхээр энийг урд нь нэг юм айгүй мундаг гэж боддог байсан тийм харилцаа байна. Тэгтээ энэ нь болохоор илүү таныг нэг манипуляц хийгээд идэг байсан тийм хамтрал байгаа байхгүй юу? За хосын харилцаан дээр гэхэд одоо нулимсаараа төрөө барьдаг ч юм уу те. Уйлахаараа айлгадаг хэд одоо эмгтээчүүд байдаг те. Нэг бол ингээд хит нэг уурлаж фсэл нэг ингээ айлгаад идэх ч юм уу. Эсвэл өөрийг чинь жоохон газлайт хийгээддэг. Чи бол чадваргүй. Чи бол юм тийм гэсэн тиймэрхүү мэдрэмжийг төрүүлээд идэх ч юм уу те. Нэг тиймэрхүү хамтрал байсан байна. Тэнгүүд танд дахиад нэг юм шинэ хамтрал орж ирчээд байгаа байхгүй. Одоо түрүүнд угаасаа энергийн шалгалт буюу ямар нөхцөл байдал байгаа вэ гэдэг дээр харахад. Тэгэхээр дахиад нэг хамтралыг болохоор та илүү юм логиктойгоор бодоод байгаа гэсэн утга түрүүн гарч ирээдсэн да. Гэхдээ яг логиктойгоор бодохоос гадна түрүүний одоо нөө чэрот дээр бас гардаг байхгүй. Хар цагааныг хослуулах, арга билгийг хослуулах тий. Тэгэхээр ер нь бол ингээд дан ганц тархиараа бодох биш. Бас давхар өөрхөө мэдрэмж зүүн савингоос ч гэсэн сонсоорой. Энэ хоёрыг хослуулаарай гэдэг нь яг зүүн савингоо жоохон дарцсан байж бас магадгүй. Яг ингээд хүмүүс ингээд нөгөө юу яаж магадгүй те намаа ингээд энийг дөнгөж цай өөрөөр тайлбарлацгаал. Одоо энд болохоор ингээд уйлдуулаад тах ингээд. Гэхдээ ер нь бол ингээд энэ бол миний л одоо нөгөө тайлах хэв маяг гэх юм. Хүзрөө тайлж унших хэв маяг шүү. За тэгэхэд бус хүмүүс ямар ч гэж болно. Миний хувьд бол ингэдэг. Нэг хөзөрт дор хаяж 3 утга байгаа гэж би үздэг. Ерөнхийдөө тэгж үздэг юм аа. За. Тэгэхээр мэдрэмжээ жоохон дарчаад исэн байж магадгүй харагдчихээн. Тэгэхээр энэ тал дээр бас мэдрэмжэндээ итгэж сураарай. Мэдрэмжээ дагаж сураарай гэсэн зөвлөгөө байж болно. Ямар ч эцсийн эцэд энэ хоёрын аяга байгаа байхгүй юу? Тэгэхээр хосын харилцаач вэ, ажлын харилцаач вэ, найз нөхдийн харилцаач вэ? Ямар ч сан танд орж ирж байгаа энэ шинэ хамтрал нь өөрөө урт удаан, ив нэгдэлтэй, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрдөг, нөхцөлгүй хайрладаг. За энд ингэ. За энийг би ингэ дараа нь хэлнэ. Нөхцөлгүй хайрладаг. Түрүүнд ч гэсэн ер нь бол нөхцөлгүйгээр хайрлах гэсэн утга гараадсэн тий. Хүнийг ялгалгүй харьцах тий. Тэгэхээр ямар ч сан энэ хамтрал бол маш сайхан хамтрал байх нэ. Энэ шинэ орж ирээд байгаа. Танд хин нэгэн шинээр ингэж сэтгэлээ хэлчилж байгаа хүн байж болно. Эсвэл найзаа ийм ажил байж тээ гэсэн санал тавьж байгаа байж болно. Эсвэл таны найз, эсвэл таны амьдралд ингэж орж ирсэн нэг юм хуучин найз чинь таныг жоохон юу яадаг гэж болно шүү дээ. Нэг юм дандаа манипуляц хийгддэг тий, газлайт хийгддэг. Дандаа өөртөө итгэлгүй болгоод байдаг. Гэхдээ тэр хүнийгээ айгүй мундаг гэж боддог байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд цоошин ч гэж болно. Үгүй бол таныг зур за энэ найз мэж яах вэ? Нэг юм найз байд юм дөө гэж боддог байсан найз чинь харин ч эсэргээд танд илүү сэтгэл гаргаад илүү та хоёрт цагийг зугаатай өнгөрүүлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдаг гэж магадгүй харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг юм хоёр харилцаанаас л ямар ч гэсэн сонголт хийгээд байгаа. Тэгээд хуучин нь бол дэмийлэгч таныг нэг юм онцгүй мэдрэмж өгөөд идэг, танд онцгүй мэдрэмж өгөөд идэг тэр хүн бол дэмийлэгч. За тэгээд түрүүнд нөгөө Magic нозроо гарч манифест гэж юм тий. Тэгэхээр таныг бас зөвлөгөө гэдэг үгнээсээ манифест хийгээрэй гэж шүү. За энэ хөзөрний 8 аяга бол ялтгүй 8-ын зоос маань ингээд ийм юутай байдаг аахгүй юу? Одоо ургамаллаа гэлтэй.
Тэгэл бичиж тэмдэглэсэн зүйл мөлч гэдэг юм тий. Ногоонлаа нь өөрөө зүрхэн үрдийг илэрхийлнэ. Яг чакрагаараа мөнгө санхүүтэй бас холбоотойгоор бол одоо мөнгийг илэрхийлдэг. Мөнгө санхүү эд баялагийг илэрхийлдэг л байдаг шүү дээ. Тэгээ ямар ч байсан та бол юм дом мом хийхэд бол илүүдэхгүй шүү гэж юм. Тэгээ сарны энергийг ашиглаарай гэж юм. За тэгээд илүү одоо нөгөө бодит амьдрал талдаа бол маш хичээл зүтгэлтэй байгаарай гэсэн үг байхгүй. Их зүйлийг сурч мэдээрэй, өөрийгөө боловсруулаарай. Одоо ингээд залхлаа гээл уудлаа гээд ингээд хайж болохгүй шүү гэсэн утга тий. За давхар бас энэ хуучин харилцаанаас бас ингээд уйдсан байх магадaltaй байхгүй юу? Ингээд нэгэн хэвийн л яваад гэсэн юм шиг харагдаж байгаа. Нэгэн хэвийн өдөр бүр яг адилхан ч юм уу тий. За тэгээд альваад жоохон хөнгөн хөгжилтэй тий. Хөнгөн энергитэй хандж байгаарай. Дандаа нэг сериусны байх гад бас хэрэггүй. Энэ тарих зүрх хоёрыг хослуулж яваарай гэдэг байгаа шүү. За энэ дээр ч гэсэн хослуулж яваарай гэсэн утга нь байгаа. За тэгээ мөн маш завгүй үе бас ирж байгаа юм шиг байна. Хоёр ажил хийдэг ч юм уу, хоёр зэрэг юм хийдэг. Эсвэл ар гэрээ авч авангаа ажиллаа амжуулдаг ч юм уу те маш завгүй үе ирж байгаа гэж байна. За тэгээ сэтгэлийн тэнхээ төвчээр гэсэн үзэр маань төгсгөл гарч ирсэн. Энэ үзэр маань энэ донд гарч ирсэн ганц том арка үзэр байна тий. Сэтгэлийн тэнхээтэй бай. Төвчээртэй бай. Уур уцаараа дарах хэрэгтэй. Альваа зүйлд адгаж, муухарлаж, мунхаглаж болохгүй шүү гэж сануулж байна. За тэгээд өөрийнхөө дотоод юм тэнцвэрийг аягүй сайн одоо өөрийнхөө одоо ухаанаараа удирдах хэрэгтэй байна. Альваа зүйлд ивээр хүчээр биш ингээд ивээр хандах хэрэгтэй. Одоо тэрийг суралцах маш хэрэгтэй байгаа юм байна. Жоох ингээд муухарлаад бүдүүн бааргаар ч юм уу эсвэл хитрхи хүчээр уураар ингээд юмсыг шийдэх гэдэг гэж магадгүй хүмүүс байх шиг байна энэ донд. Тэгээд мөн аливаа зүйлээс ингээд зөвхөн сургаалыг нь авах те сургаалыг нь авах. Суралцах. Одоо өнгөрсөнд жишээ нь ингээд янз бүрийн фейлдчлээ гэх тэнд ингээд уурлаад бухимдаал байхаасаа илүү за ингээд болсонгүй гэд одоо одооныхоо нөхцөл байдалд илүү эвлэрээд одоо би цаашдаа яах вэ? Юу сурах вэ? Юуг ойлгож авах вэ гэд ингээд ийм арай нэг зөөлөн буусан байхыг л сануулад байна л да. Хамгийн гол зөвлөгөө нь энд байгаа дээ. Тэгээд ер нь энийг EV-ийг баримтлаарай гэдэг байгаа байхгүй юу? EV-ийг баримтлах хэрэгтэй. Эвтэй найртай байх, уурлаж муудалцахаасаа илүү эвтэй найртай байгаарэ гэж маш их захиж байна. Тэгээд сэтгэлээ гаргахтаа битгий тэргээ хязгаарлаарай. Магадгүй өөрийнхөө мэдрэмжийг айгүйх нуудаг, дардаг, сэтгэл хөдлөлөө гаргахаасаа ичдэг ч юм уу нэг тиймэрхүү байсан байж магадгүй. Тэгэхээр юм чөлөөтэй өөрийнхөө сэтгэл зүг илэрх баярлсан бол баярлаагаа хэлээд, хайртай бол хайртайгаа хэлээд, уучлаарай гэж байгаа бол уучлаарайгаа хэлдэг ч юм уу тийм нэг юм тийм байгаараа л нийгэмд энэ урд нь нэг тийм биш л байсан юм шиг байгаа тийм. Одоо гимшижсэн ч гэсэндээ тэрийг ингэ илэрхийлдэггүй баг уурлаад өөрийгөө өмөрөөд өнгөрдөг ч юм уу тийм. Тэгсэн мөртлөө дотроо яна миний буруу байсан штэ гэж бодоод идэх ч юм уу тийм. За Strange үзрийн гол зөвлөгөө нь бол та бүгдийг хүлээцтэй, тайван аливаа зүйлийг айдуу тайван аргаар шийдэхийг зөвлөж гин. Зөрүүд зан уур уцаар огтхонч хэрэггүй шүү гэж гин. За тэгээд үнэхээр хэцүү нөхцөл байдал ирсэн ч тэр альваад нэг юм хүлээцтэй байгаад за тэгээд нэгэнд болоод өнгөрсөн зүйл дээр бухимдаж уурлаад дэлгүй одоо яах вэ? Дараагийн гарц оруулга юу байна вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулаарай гэж байна. За мөн таны дотор эрэгтэйлэг ба эмэгтэйлэг аль шин чанар байдаг ста нөө гадаа гарч ир дотор орж ийм гэдэг шиг тий. Тэгэхээр таны энэ бол таны хүч аваад байна. Тэгэхээр энэ үүнийгээ маш сайн ив зохицолтойгоор энэ чадвараа маш сайн ашиглаарай гэж сахиусудаас нь захиж байна. За тэгээ нэмэт хэлэхэд төвчээртэй тууштай байдал маш чухал юм байна шүү. Энэ болохоор одоо энд дурдж байгаа зүйлс бол дандаа танд хэрэгтэй зүйл шүү. За ерөнхийдөө ганцхан энэ сар мар гэлтгүү ерөнхийдөө танд хэрэгтэй зүйлс нь юу вэ гэдэг утгаар нь би жоохон ахиухан сугалцсан байгаа. За нөхцөлгүй хайраа гэж юм. Тэгэхээр
энэ түрүүнд энерги шалгалтаа ярьж гарсан, энд хоёрын аягаарч гарч ийн нөхцөлгүйгээр хайрлах гэсэн утга байна. За та бас сарны энерги танд аягүй чухал байдаг юм байна. Тэгэхээр сарны энергийг ашиглаж янз бүрийн одоо энэ түрүү энд дурдсан шүү дээ. Дом момыг хийвэл бас сарны энерги чухал байна. Өөрөө саранд их дуртай байж магадгүй тий. За фитнес жимд явахыг бас зөвлөж гин. Өөрийгөө тодорхой хэмжээгээр бүр жимд явдгүй маа гэхэд ямар нэгэн дасгал хөдөлгөөнийг тааруулж хийх хэрэгтэй гэж зөвлөж гин. За альваад итгэх гэж байна. Тэгэхээр одоо энэ дом мом ч юм уу те янз бүрийн юмд итгэдэггүй эсвэл хүнд итгэдэггүй ч юм уу те нэг тиймэрхүү хандлага байдаг бол тэрийгээ одоо эргээр нь авч явах хэрэгтэй байхгүй юу? Итгэж сураарай гэж юм. За зурах бодох гэж юм. Тэгэхээр үнэхээр стресстэй гэдэг бол одоо залуу хүүхдүүдийн хувьд ч юм уу тий оюутан ч юм уу эсвэл хүүхдүүдийн хувьд бол одоо стресстэй байвал буддаг ном будах ямар нэг зурж будах за бүр ингээд томчуудын хувьд болохоор мэдээж одоо урлаг уран сайхан хөөдөг хүнд бол энэ очно л доо. Гэхдээ нөгөө юу талдаа болохоор манифесттэйгээ бас холбогдох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүсэж байгаа зүйлээ бас зурвал бас танд өөрт чинь сайн эсвэл бичих ч юм уу те ямар ч гэсэн л нэг юм цаасан дээр буулгаж манифест хийвэл бас сайн юм шиг байна. За уул ой модон талхах гэж юм. Тэгэхээр цэвэр агаар бас хэрэгтэй байгааг эндээс хэлдэг чинь. Тэгээ ер нь бол цэвэр агаарт алхах. Одоо тэгээ хүүтний уйлралд бас ингээл тэр болгон уул ой модоор алхах нь жоохон тийм хэцүү байж магадгүй. Гэхдээ чадвал ой мод уултай газраар явах. За тэгээд ер нь л өвөл зун гэлтгүүтэй танд одоо уул ой модоор алхах энэ төр хэрэгтэй байд юм бэ шүү. Тэгэхээр энэ бол уйлралд харгалцахгүйгээр гэдгийг санаарай. Ер нь тань хэрэгтэй зүйлсүүд гингүүд ингэж байгаа. За танд ер нь хэрэггүй зүйлсүүд юу юм бэ гингүүд. За өөрийгөө бусдын үнэлгээгээр хэмжих гэж байна. Өөрийнхөө бодлоор биш бусдын бодлоор өөрийгөө үнэлэх, дүгнэх. За мөн хит их бодох гэж байна. Үйлдэл хийхээсээ илүү ингээ бодоод идэг, боловсруулад идэг гэж магадгүй. За төвчээргүй байдал гэж байна. Тэг яг нэг юм зүйл ингээл болохын даваа дээр яг нэг төвчээр алддаг ч юм уу тий. Тэгэхээр жоохон хүлээч гэдэл болчихсон юм дээр хитрхи төвчээргүй зан гарах одоо энэ strange үзэртэй манаас уйлдэж байна. За бас үс санамтгай гэж байна. Тэгэхээр өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд мөн л strange үзэртэй бас ойролцоо утга бас орж ирнэ үс санамтгай гэдэг дээр бол энд хэдийгээр 5 см гараагүй ч гэсэндээ ер нь жоохон дотроо 100-аад байдаг талтай юм шиг байна. Тэгэхээр энэ зүйл бол хэрэггүй байна. Тавьж явуулж явах хэрэгтэй. За мөн уур гэж байна. За энэ strange үзэр бас л гарч ирж байна. Төрөүний энерги шалгалт дээр бас тэгээ 5-ын саваа гараад ирсэн шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн би уур бухимдал гэж хэлсэн байсан. За хэлээгүй ч гэж магадгүй. Замир ч уур уцаарыг бас удирдах сурах хэрэгтэй юм байна. Ер нь бол хэрэггүй зүйл шүү дээ. Энд тоочод байгаа бүх зүйл танд хэрэггүй зүйл. Танд гайл авчирна гэсэн утга байхгүй юу? Олигтой юм бол биш. За эрүүл бус хоолт гэж байна. Тэг энд ч бас энэ ер нь л энэ strange хүзрийн сөрөг болон эрэг талууд дээр ялангуяа тэр нэг махан биеийн хэрэгцээ гэдэг байгаа шүү дээ. Нэг тэр зүйл дээрээс хоол бас орчиж байгаа байхгүй ингээд эрүүл гэдгийг тооцохгүйгээр зүгээр юм гоё амттай зүйлийг хэтрүүлэн идэх ч юм уу тий. Энийг шунаг идэх энэ төр гээд одоо цадчаад ижиж ингээ нөө сэтгэл цэдэхгүй байна гэж дахиж идэх ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйлийг бас хэлж иж болно. За тэгэхээр эдгээрийг та нар маань санаад авахд илүүдэхгүй байхаа. Яг уу энэ миний энэ гараараа хийсэн зүйлийг зарим хүмүүс жоохон юу яагаад хэлээ л дээ. Ийм юм гэж юу ийсэн зүгээр таратар бол үзээч гэд. Надад бол энийг би өөрөө бүтээсэн гэж урдгаараа энергитэй гэж бодож байгаа. Би бол энийг тийм муу ямар ч хамаагүй юм гаргаж ирж байгаа гэж бол бодохгүй байгаа. Яг үнэхээр уялдаж орж ирдэг шүү. За тэгэхээр сахиусуудын зөвлөгөө нь ингэж орж ирлээ. Та бүхэн маань тэгээд сайн тунгааж ойлгож өөртөө хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэж зөвлөе. За одоо харин
тийм үгүй гэдэг асуултаа та нар маань одоо бодоорой. За ямар асуулт бодох нь та нарын маань хэрэг гол нь асуултын маань хариулт тийм үгүй гэдэгт л хариулагдах юм шүү. За энэ өвөр дээр энэ үзэр унчлаа л да. Уг нь бол нэг үзрөөр авал илүү их тодорхой байдаг. Тэнгүүд хоёр үзрөөр гарч ирсэн яалчгүй учиртай. Энэ 7 маань өөрөө магадгүй гэсэн утга хэлдэг байхгүй одоо тийм ч шүүгүйч гэсэн үг тий. Тэгэхээр одоо таны бодож байгаа тэр одоо саяхан асуусан асуулт чинь одоохондоо ер нь бол жоон тодорхойгүй байгаа юм шиг байна. Яг яах хэсэг нь тодорхойгүй, магадгүй явцын донд үгүйч болж магадгүй, тийм ч болж магадгүй байхгүй юу? Тэгэхээр энэ хүзэр маань одоо давхар хамт гарч ирсэн бас учиртай харагдаж байна. Тодруулга болоод гараад ирчихэж байгаа байхгүй юу? Яг нь таны энэ асуусан асуулт маань өөрөө хангалттай одоо нэг юм хариу нь тийм болоход нэг хангалттай бүрдээгүй байх юм уу? Нэг жоон дутуу байгаад байхгүй юу? Ер нь аль вэ? Потенциалтай хүрэх хэмжээний одоо бүрдэл байхгүй юм уу? Гүйцэтгэл байхгүй юм уу? Ер нь жоох юм суур муутай байгаа. Тэгэхээр та жаахан бодит бус зүйл асуусан байж магадгүй. Төсөөллийн, мөрөөдлийн жоохон агаарын тийм юм асуусан байх магадaltaй юм байна. Ер нь бол юм төсөөлөлттэй айгүй холбоотой байгаа байхгүй яа бол хоосон энерги айгүй орж ирж байна. Хоосон. Энэ бол одоо тэгэл тодруулах энэ дээр бол нэг тийм яагаад энэ төр гэж асуух бол шаардлага алга. Магадгүй гэдгээр гарч ирсэн. Тэгэхээр тодруулах нь хажууд нь гараад ирсэн. Тэгэхээр энд хангалттай тийм одоо хүчин зүйл алгаа, бодит хүчин зүйл байхгүй байна. Суур муутай байна. Энэ жоохон ер нь жоохон хоосон зүйл байна. Мөрөөдлийн төсөөллийн зүүдний тиймэрхүү нэрхтэй юм асуучжээ. Тэгэхээр энд энерги айгүй нөлөөлнө гэж байгаа байхгүй юу? Page of Wands маань энерги хүсэл тэмүүлэл альваг хийх сониуч зан юу л бол юу гэхэд бэлэн байгаа тийм ирч хүчтэй энерги. Тэгэхээр та маш олон зүйлийг өөртөө манифест хийгээд байна уу? Эсвэл маш их олон зорилго тавьчаад байна. Тэгэхээр таны бол зорилгоо жоохон цөөлөөрэй гэж зөвлөж шүү за. Бодит бус зорилго айгүй их байна. Тэгэхээр арай жоохон бодит зүйл рүүгээ төвлөрөөд аль нь үнэхээр надад хэрэгтэй вэ, хэрэггүй вэ гэдгээ жоохон тархиараа шийдчихэд фантастик байдлаас жоохон буух хэрэгтэй л байна л да. Хит төсөөллийн байдлаас буучаад тэгээд магадгүй энэ асуултаа асуувал яг энэнгээр үзвэл тийм. Та үнэхээр одоо жоохон логиктойгоор хийсвэр зүйлсүүдийг хаяад гээгээд бодох юм бол хариулт нь тийм байх боломжтой. 100% танаас өөрөөс ч шалтгаална. Танд ер нь бол юу н байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ зүйл дээрээ сайн яг нэг шийдвэрт хүрчиж чадах юм бол танд потенциал нь байгаа. Та юу ч хийхэд тийм нөгөө үр өгөөжтэй байлгаж чадна. Та бол маш хүсэл тэмүүлэлтэй, ирч хүчтэй, энергитэй тийм хүн байна. Айгуу тийм дэврэн, айгуу эерэг өөдрөг үзэл бодолтой тийм хүн байна. За ийм хариулт гаргаж өглөө. Олны үзрэг харсан чи энэ хараа. Page of Cups. Энэ хараа. Энэ асуулт маань арай нөхөрлөлтөй холбоотой асуулт байсан юм уу? Page үзэр хоёлаа буугаад ирэхээр хоёр бууж ирэхээр ер нь найз нөхөрлөлийг айгүй эхэлтгэд байдаг. Нөхөрлөлтөй холбоотой. За бас одоо найз байж байгаад хос болоод байгаа юм болоо. Тиймэрхүү энд нөгөө нэг түрүүн гараадсан Two of Cups маань байгаа байхгүй юу? Тэгэхээр таны асуусан асуулт ер нь тийм хамтрал, найз нөхөд
За мөн одоо хостой холбоотой л асуулт байсан байх нь байна. Тэгэхээр та өөрт чинь аягүй сонголт байна. Та өөртөө шийдэлд хүрчээд асуулт нь илүү тодорхой болохоор харагдаж байна. За ингээд нэгдүгээр сонголтынхны маань уншлага үгээр дуусчихин таарсан таалагдсан байхаа гэж найдаж байна. Хэрвээ тань таалагдсан бол та лайка дараарай, мөн сабскрайба дараарай гэж хүсье. За мөн комент хэсэгт сэтгэлээ үлдээвэл маш их баярлалаа шүү. Хувийн мэрэг авах сонирхолтой хүмүүс маань миний Facebook болон Instagram хаягаар холбогдож болно. Description хэсэг буюу тайлбар хэсэгт би линкүүдийг байршуулсан байдаг мөн комент дээр пин комент болгоод бас байршуулчихнаа. За ингээд дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баяртай. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил энергийн шалгалт дээр эдгээр 3 карт гарсан байна. За од картыг дангаар нь тайлбарлавал за сахиусан тэнгэрүүдтэйгээ харилцаж чаддаг эсвэл сахиусан тэнгэрүүдтэй итгэдэг. За тийм үү од гариг иргэсийн одоо астрологи гэдэр сонирхдог. За заримынх нь хувьд бол бүр 7 бурхан одондоо сүгөө өргөдөг хүмүүс байх магадлалтай. За тэгээд жоохон алдартай ч юм уу те нэр хүндтэй тийм хүмүүс байх магадлалтай байна. Харин Emperor картыг харвал нэлээд хүчрхэг эрэгтэйлэг энерги харагдаж байгаа. За энэ карт маань ер нь бол хүчрхэг эрэгтэйлэг энергийг илтгэхээс гадна хуучинсаг үзэл бодолтой хүн, залууч бай, хөгшинч бай те ер нь тийм нэг хуучинсаг, хөгшин сүнстэй ч гэмээр юм уу. За тийм хүмүүс байх магадлалтай. За тэгээд ер нь ийм өндөр албан тушаалтай дарга хүмүүс бас энэ хөзрөөр гарах нь илбэг байдаг. За тэгээд эцгийн эрхт ёс гэх мэт иймэрхүү утгуудыг бас илэрхийлж болно. За харин аягны жанжны хувьд хин нэгэн сэтгэлээ илчилсэн эсвэл танд хин нэгэн сэтгэлээ илчилсэн тиймэрхүү зүйл тохиолдсон байх магадлалтай харагдаж байна. Тэрийг үзэж байгаа хүн та өөрөө бол та одоо өөрөөсөө одоо ахмад тийм эрэгтэйлэг хүчрхэг эрэгтэйлэг энергитэй хүн сэтгэлээ илчилсэн байх магадлалтай. За тэгэхээр энэ заавал романтик харилцаа байх бас албагүй. Үнэхээр эсвэл аавдаа ч юм уу те эсвэл дарагдаа өөрийнхөө хүндэлж явдаг тийм ахмад тийм хүчрхэг эрэгтэйлэг энергитэй хүнд нэг бол хайраа илчилсэн байна. Үгүй бол одоо тадрахтгаа илчилсэн ч юм уу те сэтгэлээл ямарч байсан илэрхийлсэн гэдэг. За ийм энергитэй байгаа юм байна. Нэг бол одоо нөгөө талаас болохоор эн чинь бас ажлын санал бас байдаг. Тэгэхээр танд дарга захирал болох дарга болох тийм ажлын санал орж ирсэн байх магадлалтай. Энэ нь одоо таны одоо сахиусан тэнгэрүүдээс нь одоо зохицуулж өгсөн гэх юм уу да. Ивэж өгсөн таны одоо хүслийн дагуу ивэж өгсөн тиймэрхүү зүйл бас болсон байх тун магадлалтай. За энэ группийг сонгосон хүмүүс маань бас 7 бурхан одоо шүтдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар юм галактик од эрхсийг айгүйх бэлгшээж бэлэгдэж шүтдэг хүмүүс байх магадлалтай. Тэгээд стар үзэр маань өөрөө ер нь сахиусан тэнгэрийг бас илэрхийлээд идэг юм шиг санагддیں۔ Тэгэхээр тийм залбирал их үйлддэг хүмүүс бас байх шиг байна. Түүндээ ч юм уу те түүрээ ч юм уу ямар ч байсан таны ажил үйлсийг айгүйх амжилттай ивэгдээд та бас тушаал дэвшээд таатай ажлын санал бас хүлээж авсан байх магадлалтай. За мөн хамтрал хайр дурлалын харилцаан дээр бас сайхан санал ирсэн ч юм уу те иймэрхүү зүйл бас байж болж байна. Тэгээд энэ эзэн хаан үзэр маань гараад ирэхээр ер нь бол одоо ийм захирал албан тушаал өндөртэй тийм хүнээс сайшаал магтаал хүртсэн байх магадлалтай. Энэ хүний нөлөө таны амьдралд бас нэлээд байсан байх нэ. Одоо дарга биш юм а гэхэд одоо таны аав, өвөө ч юм уу те эсвэл нөхөртэй нь танд одоо ийм хүчрхэг эрэгтэйлэг энергитэйгээр түшигтэй энергитэйгээр байдаг бол тэр хүний нөлөө бас их байсан. Тэгээд маш романтик байсан гэдэг байгаа тий. Knight of Cups маань өөрөө гоё романтик үзүр
Тэгээ ер нь ингээ яагаад ч юм ингээ нэр хүнд өссөн л гэж бас орж ирээд байна. Нэр хүнд өссөн таны карьер ер нь бол нэлийн юм албан тушаал өндөрт очсон, нэр хүндтэй болсон, алдартай болсон байх том магадaltaй. За яг энергийн шалгалттай бол тийм ноцтой ч юм уу эсвэл ямар нэгэн тийм хэцүү байгаа зүйл бол гарсангүй. За тэгтээ нэмэлтээр хитүүлээ тодруулга үзэр авъя. За тодруулга үзэр гэсэн чинь маш олон үзэр гараад ирсэн. Энэ 6 үзэр. Тэгээд ер нь жоохон 1-р группийнхантай жоохон төстэй үзрүүд бас нэлээд хэд бай шүү. 1-р группийг бас сонгомоор санагдсан бол тэнд бас сонсох зүйл бас байж магадгүй юм байна. За нэг юм дуудлага зүн савинж гэх юм уу нэг тиймэрхүү зүйл бас мэдрээд байгаа гэж харагдаж байна. Тийм юм сэтгэлээс зүн савингоор ч юм уу тий зүүдээр ч юм уу сэтгэлээс нэг юм булиглаад байгаа. Тэгээ энэ нэг юм сэтгэлийн дуудлага байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дунд маань юм уран бүтээлч хүмүүс бас байх магадaltaй юм байна. Уран бүтээлч хүмүүс зурдаг, дуулдаг, бүжгэлдэг юу гэдэг нь тийм урлагийн хүмүүс байх юм. Энэ стар үзэртэйг ингээ уялдаад ороод ирэхээр за тэр хүмүүст маань гоё одоо уран бүтээлийн шин санаа одоо уран бүтээлч гэхээр ямар ч байж болно л доо. Урлагийн ч байж болно. Ямар нэгэн байдлаар л өөрөөсөө нэг юм дээд одоо онгодоосоо ч юм уу тийм мэдээлэл аваад түүгээ тэрүүндээ ингээ хөтлөгдөж явдаг гэсэн утга байгаа байхгүй. За бас judgment нь маань өөрөө сүнсний сэргэлтийг бас илэрхийлж яадаг. За тэгээд ер нь бол нэг юм хорвоо ертөнц ч юм уу эсвэл та өөрөө ч юм уу тийм одоо за би ч одоо юу илээ гэд нэг юм өөрийгөө жоохон дэнсэлж байгаа юм шиг шүүж байгаа юм шиг. За энэ жил би одоо юу хийсэн бэ? Цааш та яах вүлээ ч гэдэг юм уу? За бас тэгээд өөрийгөө айгу буруутгадаг мэдрэмж бас сүүлийн үед төрөөд байж магадгүй юм. Тэнгүүд одоо сахиусан тэнгэрүүд нь ч гэдэг юм уу те хорвоо ертөнц таныг бол өдөө хүртэл сайн сайнараа л хичээж ирсэн гэж бас тайвшруулах гэж оролдож байна. За тэгээд ядралт ихтэй байгаа. Одоо та өөрийнхөө зүгээс хүмүүст айгүйх тийм сэтгэл гаргаад байна уу? Эсвэл яагаад нэг юм юу байгаад тахгүй нэг юм хил хязгаараа зурах хэрэгтэй гэсэн утга бас байна. Танд өөрт чинь тэгж бодогдоод байгаа юм шиг байна. Хил хязгаараа зурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээл хүний өөрийн гэлтгүй айгүй олон асуудал орж ирээл өөрийг чинь жоохон юм ядраагаад байгаа бас байж магадгүй. За тэгээ нүүдэл судалтай холбоотой асуудал байна уу? Хаа нэг тийшээ нүүх гээл нэг нүүмэр санагдаад байгаа ч юм уу тий нэг юм өөр газар руу хол ч юм уу нүүмэр санагдаад байгаа тиймэрхүү зүйл бас байж болохоор байна. За тэгээ ерөнхийд нь ингээд харангууд таны сэтгэлд бол ялангуяа одоо сүүлийн үед айгүйх тийм нэг юм мэдрэмж айгүйх төрөөд байгаа. Яг ямар мэдрэмж юм бол та тэрийг өөрөө л илүү сайн мэдж байгаа байх. Нэг цаанаасаа л нэг юм хиймээр санагдаад нэг зүйлд татагдаад байгаа гэж юм. За тэгээд та өөрөө бол нэг тийм хүн болгонд бас нэг юм нээлттэй хүн биш байна. Тэгээ хүмүүстэй айгүйх тийм одоо энэ нь болохоор танд одоо янз янзаар очиж магадгүй таныг та өөрөө хүмүүсээс зайгаа барих гэдэг байна уу? Эсвэл хүмүүс танаас зайгаа барих гэдэг байна уу? Ер нь бол аягны хатан маань өөрөө тийм олон найз нөхдөдтэй байх дургуй ч юм уу те нэг цөөхөн хитгэн ихтгэлтэй найз нөхдөдтэй байдаг. Тиймэрхүү хатныг бас төлөөлүүлээд байдаг байхгүй юу? Тэнгүүд та бас нэгэн бодлын үед хитрхи бусдаас өөрийгөө ингээ хаагаад байна уу? Бас хитрхи бас ингээд хүмүүсээс жоох юм ядраад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Өөрөө нөгөө угаасаа тийм олон хүнтэй харьцах дургуй юм уу? Тэг хүмүүсээс жоохон ядраад байгаа. Тэгээд ингээд хаачмар санагдаад байгаа гэдэг байхгүй юу? Гэхдээ бас энэ дээр нэг юм уян хатан байхгүй бол хитрхи хаагдчихвал танд хинч туслахгүй та ингээ гав ганцаархнаа болчихно. Тийм болохоор тэр тал дээр нэг юм баланстай өөрөө ингээ мэдрэмжээрээ ер нь бол ингээд тэр хил хязгаараа зурх хэрэгтэй гэдэг. Үнэхээр онцгүй хүмүүсээс бол зайгаа бариад тэгээд
зүгээр байгаа хүмүүсээс бол ингээд бүгднгээс ингээд нэлгэхүүд нь бүгднгээс нь зайгаа барьж бас болохгүй шүү гэдэг байгаа юм шиг харагдчихээн. За тэгээд энэ нүүдэл судал шилжилт хөдөлгөөн үгүй бол одоо энэ машин тэрэгтэй холбоотой нэг юм маш их хүсэл тэмүүлэл байгаа гэдэг. Шинэ газар руу явах ч юм уу, эсвэл шинэ машин худалдаж авмаар байгаа юм уу? За магадгүй энэ одоо энэ черри төзөр дээр ингээд тэрэгцэртэй эмгтэйгээр дүрсэлгдсэн байна л да. Энэ удаад ингээд тэрэгцэр нь надад илүү их ингээд нүдэнд тусаад байгаа хгүй юу? Тэгэхээр магадгүй маш их тийм нөгөө эдгэрхийг хүсэж байгаа хүмүүс бас байж магадгүй энэ донд. Эдгэрхийг хүсэж байгаа ямар нэгэн байдлаас нэг юм тэрэгцэр дээр явах тийм нөхцөл байдал үүссэн байж магадгүй. Тэгэхээр айгүйх тийм ирч хүчтэй юм ядарсан биш ирч хүчтэй юм эрүүл мэнд чинь юм сайн байхыг маш их хүсэж байна. За тэгэнгүүт энд айгүйх тийм хайрцаглагдсан байгаад байна л да. Үзэл бодлын хувьд ч тэр ер нь нэг юм хайрцагтал сэтгээдэн чөлөөтэй өөрөөсөө сэтгэж чадахгүй байна. Тэрхий хуучинсаг байгаад байна уу? Нэг л юм гатсан эрх чөлөөгүй нэг тийм байгаад байна. Тэгэхээр энэ бас одоо гол асуудал бас байгаад байна шүү. За тэгэхээр саяхан гарч ирсэн зүйлсүүд дээр сахиусан тэнгэрүүдээс нь харсан даасан тэнгэрүүдээс нь юу гэж зөвлөх юм болоо хэдүүлээ харцгаая. За хоёрын дээр мэн сахиусан тэнгэрүүд нь ийм зөвлөгөөнүүд гаргаж ирлээ. Харьцангуй их ярих дуртай байна гэж ойлголоо. Эсвэл одоо та нарт маань хэлэх зүйл их байгаа юм шиг байна. Ер нь л нэгдүгээр групптэй харьцуулахад бол их тооны хөзрүүд гарч ирээд байна. За нэгдүгээр үзрийг харахад бол нөө долоогийн сэлэн бол яг хав жоохон онцгүй энергитэй хөзрөл дөө. Гэхдээ энд зөвлөгөө гэдэг утгаар харж байгаа учраас эерэг талаас нь тайлбарлана. Долоогийн сэлэн дээр бол эерэг тал байгаа. Илүү сэргэлэн гүйлгээ ухаан сайтай альва одоо нөхцөл байдлаас юм хурдан шалгамгай гарах чадвартай гэсэн үг те. Тэгэхээр энэ байдлаа одоо зөв залмих гэх юм уу? Зөв сэргэлэн байдал. Энэ зангаа ашиглаж агаарай гэж юм. Тэгвэл илүү одоо амжилтанд хүрнэ. Ер нь л аим тийм сэргэлэн хэл ярианы чадвар сайтай, одоо ам панал сайтай тий. Ер нь илтгэх ур чадвар сайтай хүн байгаа даа байхгүй юу? Ярихтаа сайн тий. Тэгээ дээрэс нь айгүй тийм хурдан сэтгэдэг сэргэлэн учраас альва нөхцөл байдал дээрээс ер нь бол өөрийнхөө ухаанд найтахад бас болохоор харагдаж байна. За тэгээд Night of Wands-ыг харангууд хийн гэж бодсон зүйлээ тэр доор нь хийчихье гэдэг байгаа байхгүй юу? Энэ хойшин тавих хэрэг байхгүй. Тэгэхээр хойшин тавиад эхлэхээр л буруудаад ирдэг гэж магадгүй. Гэхдээ хийх гэж байгаа зүйлээ маш сайн хурдан боловч энэ хоёулаа хурдан тий хурдан боловч энэ одоо хянангаа байдлаа алдахгүй байгаарай гэсэн үг байхгүй юу? Нөө яаруу сандруу юм нэг хам хом юм хийж болохгүй. Өөрөө бол ер нь бол хурдан хийчдэг хүн юм байна. Нэг хийвэл дор нь хийчдэг. Гэхдээ тэр дундаас нөгөө юм хитрхи сэлгэл хөдөлтөө ч юм уу эсвэл хитрхи адгаснасаа болоод алдахгүй гэж юм за. Тэгээ нэг юм хожим нь хитрхи хөнгөн умгаа хандчвал ингээд дараа нь ингээд харамсаад байдаг тий. Өө би тэгэхэд тэгдэг байжээ эсвэл тэгэхэд хитрхи эмоцтой автаад нэг буруу үг хэлчихжээ. Буруу үйлдэл гаргачихжээ ч гэдэг юм уу тий. Тэрэндээ ингээд харамсах гад байдаг шүү гэж байна. Тэгэхээр нэг юм муу юм шиг боловч тэр зангаа ингээд сайн талаар ашиглаарай л гэдэг юм л да. Энэ хоёр маань хоёулаа яг буруудвал бурууд зөвдүүл зөвдөхөр нэг тийм хоёр үзэр байхгүй юу. За тэг чинь тэгээд сэтгэлийнхаа дуудлагыг одоо дагаж сурах хэрэгтэй гэж байна. Энэ түрүүнөө жажмент гарсан шүү дээ. Танд ямар нэгэн тийм нэг мэдрэмж төрөөл тэр зүйлээ хиймээр санагдаад байгаа гэдэг байхгүй юу. Бас давхар энэ маань одоо нөгөө альва зүйлийг нөгөө дутуу гүйцэтгэл муутай бас хийдэг гэдгийг хэлжиж магадгүй. Одоо нэг юм дутуу хийгээд хайчдаг энэ орон цоглоод гэдэг шүү дээ. Тэгээд хайчаад байдаг бас магадaltaй нөгөө хийсэн ажлаа дуусгадгүй л гэсэн үг л дээ.
яг аль утгаараа та өөрийнхөө одоо мэдрэмж одоо тэнгэрлэг нөгөө удирдамж гэдэг зүйлийг бас харьцангуй хүлээж авч сонсож чаддаг л хүн байгадаг шиг байна л да. Мэдэрдэг. Цаанаасаа л нэг юм ингээд хиймэр санагдаад түүнийг хийдэг те. Тэгэхээр тэр зүйлийг хийх нь бол зөвөө. Тэгээд гол нь нэг юм аливаа зүйлийг хийхдээ гүйцэтгэл сайтай байлгаарай л гэж энэ хурдан бөгөөд гүйцэтгэл сайтай. Тэгэхээр уг өгдөл нь танд байгаа гэсэн үг. Тэгээд бас энд нь ер нь нэг юм нэр алдар тэгээд шагнал урамшуулал тушаал дэвших мэвших гэсэн утгууд бас байгаад байгаа байхгүй юу? Тэгээ нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх ч юм уу те яад бол хажууд нь 3 сэлэн байгаа. Тэгэхээр өөрийгөө жоон голдог, өөртөө итгэлгүй бас байгаад идэв гэж магадгүй шүү. Тэгээд бас одоо нэг талаараа зүрхний эрүүл мэнд дээрээс асуудал үүссэн байж магадгүй харагдаж байна. Нэг химнэл алдагдсан гэдэг нэг нөгөө химнэл гинэ нөгөө юм баланс алдагдсан гэдэг аахгүй яг зүрхэн дээр бол химнэл алдагдсан гэдгээрээ байж болно л доо. Тэгээд давхар нөгөө өөртөө итгэлгүй байдал бас давмгаалдаг. Тэгээд сэтгэлийн шарах бас байж болно. Өнгөрсөнд одоо нэг дутуу идгээсэн сэтгэлийн шарах гэдэг байдаг бол түүнийг эдгээгээрээ харьцангуй одоо энэ зөөлөн болж ижил идгэнэ л гэсэн үг л дээ. Өөртөө хатуурхаж, бусдад хатуурхаж болохгүй. За тэгээд зүрхний эрүүл мэнд дээр яалтчгүй жоохон асуудал үүссэн л байгаа юм шиг байна. Нэг юм тэнцвэртэй байдал нь алдагдсан гэдэг энэ тал дээр бас анхаарал өгөөрэй гэж юм ангаалт хэрэгтэй байгаа байхгүй. Temperance card чинь ер нь бол сэтгэлийн шарах байгаа бол ангаахыг илтгэдэг. За мөн биеийн эрүүл мэнд дээр ангаалт хэрэгтэй байгааг хэлж байгаа тийм. Тэнгүүд энд нэг юм ангаалт хийх ёстой зүйлээ ангаахгүй байгаад байна уу? Тоохгүй байгаад байна уу? Яа тэгээд ирээдүгөө маш гэрэл гэгээтэй маш сайн сайхнаар төсөөлж байгаа. Эсвэл одоо төлөвлөж байгаа тийм. Ямар ч лээсэн азтаа одтой байна гэдэгтээ өөртөө айгүй итгэлтэй байгаа байж болно. Үгүй бол одоо тийм байхыг сануулж байгаа. Ямар ч лээсэн таны ирээдүй маш гэрэл гэгээтэй шүү гэдгийг эндээс харж иж болж байна. Хэрвээ жаахан готрох гэдэг бол тий гэрэл гэгээтэй ирээдүй аз одоо ингээ ивэж идэг. За тэгээ Emperor энэ хоёр бол дахиад гарч ирсэн баа. Нэг энергийн шалгалттай байсан хоёр үзүүд гараад ирсэн. Тэгэхээр нэг юм ер нь бол энэ Emperor-оос болохоор ингээд хүч мэдрэгдээд байгаа байхгүй юу? Хүч. Тэгээд яг дээр нь болохоор Knight of Wands байгаа гэдэг утгаараа нэг юм өөрийнхөө хүчийг мэдрэх хэрэгтэй байна гэдгийг хэлжээж болно. За бас нөгөө тэгврээ таны хажууд ийм хүчрэхэг ийм одоо түшигтэй ийм эрэгтэйлэг нэрхтэн хүн байна. За тэгээд энэ мэргийг үзэж байгаа эрэгтэй ч эмэгтэй ч бай. Та бол маш хүчрэхэг одоо ийм хааны нэрхтээ байгаад байна. Тэгэхээр нэг юм өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийнхөө хүчийг мэдрэх, өөрийнхөө одоо тэр өгөгдөлд итгэх, ялангуяа одоо тэр сэтгэлийн дуудлага гэдэг зүйлдээ ингээ итгээд одоо нэг юм мэдрэмжэндээ итгээд нэг юм тавтай тухтай өөртөө илүү итгэлтэй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг юм мэдрэмжэндээ итгэж чаддгүй өөрийгөө голоод идэг эсвэл өөрийгөө дахин шалгаал би энэ яг энийг чадах уу гэл ингээд идэг хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр энд бол зүгээр зөвлөгөө нь бол ингээд зүгээр л өөрийнхөө амьдралын хаан нь вэ, эзэн нь вэ, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа ав, өөрийнхөө хүчийг мэдрэл гэд байна. Тэгэхээр энд ялч зүрхэн үртэнд жоохон асуудал гарсан л байгаад байна л да. Энд бол ялчгүй энэ баланс алдагдсан гэдэг. Тэгээд ирэхээр яг хүмүүсийг нөө хайрлж инэрч чадхаа болчихно. Бас өөрийгөө ч хайрлж инэрч чадахгүй зүрхэн үр таалттай болоод тэгэхээр жоон хүйтэн хөндийл хитрхи одоо юм дарангуйлагч маягийн болох гээд бас тал байгаа. Энд ер нь 3 энерги орж ирсэн байна. 3 саваа, 3 сэлэм. Тэгэд том аркан буюу хатан хаан үзэр бас хатан хаан хоёр нэрээ одоо харж шít. Би энэ хаан хат хоёр гарсан байгаа юм байна. Ер нь бол таны энэ одоо
яг энэ зөвхөн эхнэр нөхөртэй хүмүүст илүү хамааралтай. За мөн ажлын том түншлэл бас байж болно тий. Тэгэхээр яг ижил төвшний өөртөө ижилхэн хүчрэхэг энергитэй тийм хоёр хүний хамтрал одоо байгааг илэрхийлж байна. Ер нь бол маш хүчтэй энергиэр буусан байгаа байхгүй юу? Хатан хаан хоёр маань хамгийн том одоо эрэгтэй эмэгтэй энергийн төлөөллийн хамгийн дээд энерги нь гарч байгаа шүү дээ. За энэ байна эрэгтэйлэг тал нь бол энэ видеог үзэж байгаа эрэгтэй хүн бол маш хүчрэхэг эрэгтэйлэг энергитэй, эмэгтэй хүн бол маш мундаг эмэгтэйлэг энергитэй тийм хүн байгаа байхгүй юу? За тэгээд 3-ын саванаас болохоор ер нь л одоо таны амьдралд бол цаашдаа олон сайн сайхан зүйлс болно. Ингээд яг дөнгөж эхэлж байгаагаа бодвол бас харьцангуй ингээд нилээн ингээ хөөрхөн явцсан байна таны одоогийн одоо амжилт гэх юм уу тий. Тэгээд бас энд яад ч юм энд нэг урдлаг спортын хүмүүс бас байх гэдэг байгаа байхгүй. Empress card. Тэгэхээр гол зөвлөгөө одоо энэ хоёр гэж үзэн штэ. Миний хувьд бол одоо тэгж үзэн штэ. Тэнгүүд ямар ч байсан альва зүйлийн баланс айгүй алдагдсан байгаа. Хит их амраад байна уу? Хит их ажиллаад байна уу? Хит бүгдийг ингээ юмыг одоо юм төгс хийх гээд байна уу? Эсвэл бүр ингээ дутуу хаяад байна уу? Энэ жоохон юм хоёр туйлтай байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг юм амьдралын баланс айгүй алдагдчихад байна. Одоо ингээл ард гэр ажил амьдралаа ингээд дурд нь ингээд зохицуулаад явж чаддаг байсан бол одоо ингээд чадахгүй болчиход байгаа байхгүй юу? Тэр нь энд зүрхэн хүрдний асуудалтай аюу холбоотой байгаад байна. Тэгэхээр зүрхэн хүрд нээлттэй байх тусам одоо урлагийн тийм онгод одоо юу гэдгийг тийм мэдрэмжүүд нь аюу сайн орж ирнэ да бусдыг хайрлах энерх. За тэгээд энэ Empress card-ыг харангууд Empress card ч өөрөө одоо бусдад ингээ нөхцөлгүйгээр ингээ тусалдаг, хайрладаг, инэрдэг, тэтгдэг, тэжээдэг юм ээж энерги. Бусдад өгдөг, хайрладаг, инэрдэг юм байх хэрэгтэй. За тэгээд эмэгтэй хүмүүс маань бол одоо өөрийнхөө эмэгтэйлэг энергийг маш сайн дэмжих хэрэгтэй. Өөрийнхөө гадаад үзэмж болон ер нь юм эмэгтэйлэг энергийг дэмжих хэрэгтэй гэдэг нь одоо хумс суруу, гар зүсээ янзлах ч гэдэм үү те, үс зүсээ янзлах, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах, өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах. За тэгээд бас бусдад нэг юм инэрэнгүү байх. Яг л ээж хүн хүүхэдтэй яаж ханддаг вүлээ яг тийм энерги аюу чухал байгаа гэж сахиусуудаас нь зөвлөж байна. За 3-ын аяга зөвлөгөө болж орж ирнэ гэдэг маань яг уу ойрын ихч дүүс, ойрын одоо өөрийнхөө сайн найз найзуудтайгаа тийм үү те ингээд цагийг бас тааруулаад хөвгөлтөө өнгөрөх хэрэгтэйг бас зөвлөж болно. Нэг бол одоо төрсөн өдөр урилга авах ч юм уу, ямар нэгэн баяр цэнгүүнд явах урилга авах ч юм уу те. Иймэрхүү зүйлд одоо яваад мэдээж одоо жишээ нь одоо шинэ жил болж байгаа гэдэг утгаараа те шинэ жилийн олон үдшилэг партинууд болж байгаа байх. Тэнгүүд тэнд одоо ингээ явахдаа өөртөө айгүй ач холбогдол өгөөд өөрийгөө айгүй гоё болгоод эмгтээлэг энергээ тодтогоод ингээд явах юм бол бас тодорхой хэмжээнд энэ маань танд айгүй ээлтэй гэдэг. Тэгээд энэ 3-ын аяга ер нь 3-ын энерги айгүй их орж ирж байна. Энд хамтрал айгүй чухал байна. 2 хүн гэхээсээ илүү 3-аас дээш хүн, 2-3-аас дээш хүний юм хамтрал бүтээл 3-ын тоо ч өөрөө бүтээлч энерги. Одоо эрэгтэй эмэгтэй 2 хүнээс хүүхэд төрөх гэдгээсээ бүтээл байж болж байна. За мөн урлагийн одоо цаас үзэг хоршоод тэндээс бүтээл гардаг тий. Тэгэхээр нэг тиймэрхүү маягтай нэг юм бүтээлч байдлал айгүй чухал. Бүтээл гэдэг юм хамтрал бүтээл, ажлын хамтрал, найз нөхдийн хамтрал энэ л айгүй чухал байгаад байна. Тэгэхээр нийгэмтэйгээ жоохон ойрхон байх хэрэгтэй юм байна. Ер нь хитрхи их гэртээ байгаад байна уу? Гэртээ суугаад байна уу? Тэгэхээр нийгмийн харилцаа айгүй чухал байж магадгүй юм байна. Магадгүй юм байж яг ер нь тийм байна. Нийгмийн харилцаа айгүй чухал байна. Найз нөхдөдтэйгээ уулз, гатур дотор ингээд нийгэмтэйгээ жоохон ойр бай гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ өөрийгөө хайрлаарай.
За таарад үзрөөс юм байна. За эндээс бас харсан. За танд хэрэгтэй зүйлсүүд гэвэл энэ бол энэ сардаа ч юм уу те ойрын үед гэхээсээ илүү ер нь танд хэрэгтэй зүйлийг харж байгаа шүү. За танд нарны энерги айгүй чухал юм байна. Тэгэхээр магадгүй таны одоо төрсөн юунаасаа болоод нарны мандалттай ч юм уу эсвэл нар одонд төрсөн ч юм уу тийм нар энергитэй байх магадaltaй. Тэгэхээр гал ордны хүмүүс байж болно, гал жилтэй тийм. Тэгэхээр нарандаа сүг өөргөх ч юм уу нарны зан үйл их маш ээлтэй байдаг бахнэ. Нарнаас гоё ирчүүч энерги авдаг бахнэ. За бусдыг ойлгох буюу одоо энэ Empress card-ийн маань энерги штэ. Нөгөө empathy гэдэг чанар тийм. Бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг байх. За өөрийгөө шагнах гэж байна. Түрүүнд хэлсэнтэй нөгөө өөр өөртөө цаг гаргах гэд байсан. Тэр талаараа залбирал гэж байна. Залбирал үлдэхэд танд хэрэгтэй байдаг. Магадгүй одоо энэ нарыг шүтдэг хүн байдаг бол одоо нарандаа зориулж тарин энтер уншдаг ч юм уу яа тийм тий. Эсвэл нарандаа залбирдаг ч юм уу тий. За тэгээд йог гинэ. Йог бас чухал гинэ. За тэгээд дуу хөгжим сонсох. За танд эдгээр зүйлсүүд маш таатай хэрэгтэй зүйлсүүд гэж шүү. За эндээс 7 авчлаа гэсэн үгүй юм шиг тий. За 6 байсан юм байна. Энэ йог залбирал хоёр маань бас нөгөө бясалгал гэдэг одоо нэгдсэн утга болоод бас энэ талаараа бас байж болох юм. За хэрэггүй зүйлс нь юу вэ? Харамж байдал гэж байна. За энд Empress card гарсан тий. Тэгэхээр Empress card маань илүү өглөгч, энэрэнгүй байхыг илтгэж байгаа. Тэгэхээр энэ эмгтээлэг энерги тал дээр нэлээд асуудал үүссэн байгаа тох. Зүрхэн урд болон эмгтээлэг энерги. Тэгэхээр та эрэгтэй ч эмгтэй ч ер нь нэг юм бусдад өгч чаддаг одоо нэг хариу нэхлгөө тусалдаг ч гэдэг юм уу те замарсан тийм шүү. За харамж байдал хэрэггүй. За тэнгууд эн чинь бас дээрэс нь өөртөө цаг гаргахгүй, өөрийгөө нөгөө шагнахгүй ч юм уу те урамшуулахгүй бас байдал байж магадгүй харагдаж байна. За хайрцаглагдсан байдал гэж байна. За атаархуу байдал бас хэрэггүй гэж байна. Гомдомхой бүгдийг өөр дээрээ тусгаж авдаг гинэ. За тэгэхээр хитрхи эмзэг байна л гэсэн үг дээ. Ер нь гомдомхой байдал хэрэггүй шүү. За итгэхгүй байдал. За сөрөг үгс буюу одоо амнаасаа сөрөг үгсийг гаргах эсвэл их хараал хэлэх тиймэрхүү зүйл бас хэрэггүй гэж шүү. За эдгээр нь яг нь таныг одоо нөгөө уруудахад л нэмэр болоод байдаг гэсэн үг байхгүй юу? Энэ зүйлсүүд болохоор таныг өсөж өндийж сайжрахад нэмэр хүч өгдөг. Энд гарч байгаа зүйлсүүд танд ерөөсөө ямар ч ач тус байхгүй гэдгийг хэлж байгаа. За зөрүүд зан гэж. За тэгэхээр зөрүүд зан хэрэггүй байх нь байна. Хараалын үгс буюу янз бүрийн сөрөг муухай юм ярихгүй байх хэрэгтэй байх нь байна. Итгэхгүй байдал, хитрхи гомдомхой байх, бүх зүйлийг өөр дөрөө тусгаж авдаг байдал хэрэггүй. Атаархуу байдал хэрэггүй. Өөрийнхөө байгаад одоо би өөрөөрөө хангалттай гэдэгтэй айгуу тэр бол ер нь өөртөө хайртай хүн л тэгж бодно. Тэгэхээр юм атаархуу байдал маань өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй энэ гурван сэлэм. За тэгээд хайрцаглагдсан гэсэн тэгээ харамж байдал хэрэггүй бах нэ. За хоёрын дээр маань нэмэрхүү зүйлсүүд гарч ирлээ. За одоо харин таны одоо нэг тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах тэр нэг асуултын хариултыг одоо гаргаж ирээ. За одоо та нар маань асуултаа бодорой. Хариулт нь тийм эсвэл үгүй гэж гарч ирэх ёстой гэж бодож аваад асуултаа бодорой. За хоёрын дээр маань эдгээр картууд гарч ирлээ. За тийм үгүйгийн хувьд бол үгүй гэсэн хариулт гарч ирсэн. Сэлэмний хаанаар. За тэгээ энэ дэр нэмээд нэг зүйл хэлэхэд одоо би мэрэг гихснийхаа маргааш нь яг сууж ийн. Одоо яг энэ хэсгийг эхлүүлэх гээд ер нь бол ялч зогсох хэрэг гарсан. Тэгээ эхэндээ жоохон цухалдчихсэн боловч яванда аюух тийм
Одоо жишээ нь миний хувьд шүү дээ. Энэ хийж байгаа зүйл дээр алдсан зүйлээ ойлгоод, засах зүйлээ ойлгоод юун дээр яаж ярихаа ойлгосон гэхээр хоёрынд маань энэ ч гэсэн хамааралтай байхаа гэж бодож байна. Та одоо энэ хариулт үгүй байлаа гэд та энэ дээр таагүй ч вэ, энэ хариулт маань дахиад танд нэг ямар нэгэн зүйл ойлгох ёстой зүйл байгаа гэдгийг одоо цаанаас нь зохицуулж байгаа гэх юм уу? Таны одоо сахиусан тэнгэрүүд, таныг харсан даасан тэнгэрүүд. Тэгэхээр жаахан бүтлгүүтлээ гэж бодож байгаа бол энэ нь яг үнэндээ бол бүтлгүүтэл биш шүү гэж байна. Тэгээд дээрэс нь таны асуусан зүйл юу ч байлаа гэсэн хариулт нь бол үгүй гэсэн. Тэгтээ үгүй байлаа гэд энэ нь муу зүйл бас биш гэсэн үг юм байна гэж миний хувьд тиймэрхүү мэдрэмж төрсөн. За тэгээд ямар хөзрөөр яаж гарснаас харахад сэлэмний хаанаар гарсан байгаа. Сэлэмний ав руу гарч ирсэн. Тэгэхээр энэ ямар нэгэн шийдвэртэй холбоотой асуудал байгаа байхгүй юу? Яг одоо цэвэр логикоор ухаанаараа шийдэх зүйл байхаар байна. Тэгэхээр энэ зүйл дээр ер нь бол ингээд хоёрынхан маань энэ асуултан дээрээ өөрсдөө тийм юугүй байгаа. Яг итгэлтэй биш байгаа гэж харагдаж байна. Асуусан зүйлдээ өөрсдөө бас яг итгэлгүй байгаа, шийдвэргүй байгаа, альж талд нь байхааргүй тиймэрхүү өөрсдөө тийм байдалтай байна. За тэгээ дээрэс нь энэ асуулт ямар нэгэн байдлаар энэ эрэгтэйлэг энергитэй холбоотой байхгүй, сэлэмний хааны энергитэй холбоотой. Энэ хүн маань ямар хүн бэ гэхээр маш ухаалаг, түргэн сэтгэдэг ийм хүн байна. Тэгтээ ер нь бол юм сүрүүлэх чадвартай хүн байгаа байхгүй. Тийм жоохон зэвүүн ч гэх юм уу. Ийм жоос аймаар хүн гэж хэлмээр байна. Миний хувьд бол аймаар хүн. Жоохон аймар хүн. Энэ хүн нэг их юм доорхгүй. Чамайг заавал, за чамайг буюу таних ч юм уу те. Заавал чи энийг хий, тэрийг хий гэхгүй. Тэгтээ та энэ хүний хэлсэн хэлээгүй энэ хүний хүслээр байдаг. Байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь та өөрөө ийм хүн байна уу? Эсвэл таны одоо саяын асуусан асуултанд чинь энэ хүний нөлөө байна уу гэсэн утга бас орж ирээд байна. Яг энэ хөзөр ямар ч хөзрөөр үгүй гэж гарч ирж болох байсан. Гэхдээ сэлэмний хаанаар гарсан учраас бас энэ хөзрийнх нь утгатай нь бас уялдуулах нь зүйтэй болов гэж би бодож байна. Тэгэхээр нэг юм ер нь бол ингэ чимээгүй байж байгаад бусдыг өөрийнхөө хөдөлгчдөг хөөн гэсэн үг. За энэ хүн бол уурал маш амар мэдрэмж төрүүлнэ гэж одоо санагдаж байна. Ер нь бол юм сүрүүл хүчтэй хүн. За тэгээд энэ дээр яагаад үгүй юм бэ гингүүт эдгээр энэ доор байгаа картууд гарч ирсэн 3 аяга од тэгээд мөн сэтгэлийн тэнхээ хүч хөзөр гарсан байна. За улан дээр бол аягны 10 гарчээ. За энэ эмэгтэй найзууд, эмэгтэй хүрээлэлтэй холбоотой байж болно. За мөн энэ асуудалд 3 дахь хүчин зүйлийн нөлөө байхаар байна. 3 дахь хүн ч юм уу эсвэл 3 дахь нөлөө танаас болон тантай холбоотой тэр асуудал байж болно, хүн байж болно, ажил байж болно, тэг юу ч байж болно шүү дээ. Тэрэн дээр нь ямар ч сан танаас шалтгааллахгүй тийм нөлөө байгаа гэдгийг хэлж байна. За мөн эндээс харахаар 10 3 аяг харахаар надад бол нэг юм төрсөн ихчдүү ч юм уу, үеэл ихчдүү ч юм уу нэг юм гэр бүлийн байдлаар холбогдолтой эмэгтэй хүмүүс энд холбоотой байгаа юм шиг харагдаж байна. За тэгээ Star Strange 2 бол хоёулаа маш гоё эерэг хөзөр. За сэтгэлийн тэнхээ хөзрийг харахаар ер нь бол одоо түрүүний миний хэлээдсэн танд нэг ойлгох зүйл байгаа, ухаарах зүйл байгаа гэд байгаа аахгүй юу. Тэгэхээр яагаад үгүй вэ гэвэл танд хараахан ойлгоогүй зүйл байгаа юм шиг байна. Зөрүүдлээд та тэрийг хүлээж авахыг хүсэхгүй байгаа. Тэг иймэрхүү зүйл байгаа юм шиг байна. Тэгэхээр энийг ойлгоод хүлээцтэй байгаад хүлээж аваад орчин тойрон энэ нөхцөл байдалтайгаа одоо нэг юм хүлээн зөвшөөрсөн байр суурин дээр очисон цагт магадгүй тийм гэсэн хариулт болж болно. Үгүй бол зүгээр л
Магадгүй хин нэгнийх нь хувьд үгүй гэсэн хариулт нь ашгүй дээ гэж бодож иж болно шүү дээ. Заримынх нь хувьд бол өө гэж бодож иж болно тий. Тэгэхээр аль нь ч байсан бэ энд танд нэг тийм сургамж болох, сургаал болох зүйл байгаа юм байна. Та зөрүүд зам бөгөөд юм яаруу сандруу ч юм уу альваа хүчээр шийдэх гэсэн зангаа засах хэрэгтэй байна гэсэн үг. За тэгээд стар хүчрийг харахаар яг юм хажуудлынхаа 3 аяхтаа ингээд харагдаад байгаа надад ингэж харагдаад байгаа хгүй нэг юм үдшилэгт явах гад найз нөхдтэйгөө ч юм уу тий хамт олонтойгоо ч юм уу одоо бол яг ч шинэ жил болж байгаа болохоор тэгтээ бас заримынх нь бол төрсөн өдрийн баяр ч хийж болно. Тэгтээ нэг юм үдэшлэгт шүн оройгоор ингээд гоё газарт ганглаад явж байгаа юм шиг тийм нэрг орж ирээд байна. За тэгээд товчхондоо бол гэр бүл болон ялангуяа гэр бүлийн эмэгтэй гишүүд. За тэгээд найз нөхөд байж болно. Хүрээлэл тий ойр дотны хүрээлэл энэ нөлөө бол байгааг хэлж байгаа. За тэгээд мөн сахиусан тэнгэрүүдээс одоо удирдамжаар явж байгаа гэсэн утга байна л да. Ер нь бол одоо таны сахиусан тэнгэрүүд энэ чиглүүлгийг ер нь заалж байгаа ч юм уу тий. Энэ нь яг эцсийн дүндээ танд нэг зүйлийг ойлгуулах гэж байгаа. Таны ер нь бол жоохон зөрүүд занг дарах гад байгаа ч юм уу даа л гэж харагдаад байна. Зөрүүд занг дарах тэгээд альваад ингээд нөгөө бууж өгч сурах нөхцөл байдалд бууж өгч сурах тэндээс сургамжийг нь ойлгож ухаарах гэсэн тийм утгууд орж ирж байна. За ингээд 2 дугаар группийнхны уншлага үгээр дуусчихин таалагдсан таарсан байхаа гэж найдаж байна. Та бүхэн маань лайк, комент болон сабскрайба дараад өгөөрэй гэж хүсье. Мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний Facebook болон Instagram аккаунтаар холбогдох боломжтой байдаг шүү. Юунд тайлбар хэсэгт болон комент дээрх одоо пин комент маягаар бол байршуулсан байдаг байгаа. За ингээд дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа баяртай. За 3 дугаар группийнх маань уншлагандаа тавтаа морил. За гарсан үзэр одоо энергийн шалгалт дээр гарсан үзрүүдэд маш их сэлэмний үзрүүд гарч ирсэн. Түрүүн бас улны үзрийг харсан ч тэр бас сэлэмний хатанд таарсан. За энэ донд маань ер нь бол ийм шүтлэггүй хүмүүс байсан гэж магадгүй. Та нар маань ерөөсөө ийм одоо даалдын ертөнцийн ч юм уу те сүнслэг байдал гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрдгүү. Маш туйлширсан үзэл бодолтой. Тийм зүйл байдаггүй гэж бат итгэсэн. Нэг зүйлдээ маш бүр гүн бат итгэсэн ийм хүмүүс байжээ. Ер нь бол их илүүтэй одоо логик талдаа л илүү одоо бодит байдалд их ач холбогдол өгдөг ийм хүмүүс байгаа юм шиг байна. Тэгтээ та нарын амьдралд одоо ялангуяа сүүлийн үед бол энэ сүнсний сэрэлт гэж зүйл явагдаад байгаа юм шиг харагдаж байна. За энэ нь бол та нарыг бүр ингээд төөрөгдүүлж байгаа. Сүнсний сэрэлт явагдаад ирэхээр яах вэ? Ер нь бол яг нэг юм миний ойлгосноор шүү. Хүн болгонд өөр л ах та. Миний ойлгосноор бол яг юм өөрийгөө галзуур чинь гэж ойлгодог. Би бол тэгжсэн. Яг юм би ер нь яач уу гэл учиргүй л одоо өөрийнхөө талаар ингээл би ер нь яах га амьдраад байгаа байлээ гэл өөхөх мөхөх талаар бодоод сонь юм бодоод хэлдэг юм билээ. Тэгэхээр энэ маань та нарын хувьд болохоор ингээд магадгүй бүр ингээд үнэхээр эндээ итгэцэн. Тэгээ одоо би үнэхээр солиороод галзуураад байгаа юм болов гэж бодоод бүр сэтгэл зүйч эмч мэмч дээр очиж байгаа ч юм уу ийм хүмж гэж болно. Байх магадaltaй харагдаж байна ер нь бол. За тэгээд энэ хүмүүс дунд маань өөрсдөө ийм эмч хүмүүс байх магадлалтай харагдаж байна. За мөн шүн орой нойр нүрхгүй хар дараад байгаа, нойрны асуудалтай байгаа хүмүүс бас байна. Айдас түгшүүр маш их байна. Ягаад ч юм юунаас ч мэдэхгүй ингээл айгаал өөрийгөө буруутгаал нэг зүйлийг буруу хийчихсэн юм шиг амар тийм хүнд мэдрэмжтэй байна л да. Энэ тэнгууд юу юм бэ гэхээр ялчгүй таны хувьд нэг сүнсний сэрэлт явагдаад байна. Нилээн том юм шиг байна. Тэгэхээр одоо хийж байгаа бүх зүйлч утгагүй санагдаад юу хийхээ мэдэхгүй тэгж байгаах гэж бодож байна. Яг л тийм мэдрэмж орж ирээд. Энэ хаан хатан хоёр маань ер нь бол нэг төрлийн хүмүүс байгаа даа шүү дээ. За тэгэхээр
Таны гэр бүлийн хүн ч гэсэн яг тантай адилхан үзэл бодолтой хүн байх магадaltaй. Найз охин, найзлууч ч юм уу те. Эсвэл одоо эцэг гэх нь ийм одоо хоёулаа эмч хүмүүс, эсвэл хуульч төрийн албанд ажилтдаг, ер нь жоохон тийм бусдад тийм зөөлөн ханддаггүй тийм ажил хийдэг хүмүүс юм шиг. Эцэг гэх нь үү, та нар өөрсдөө юу? За, энергийн шалгалт дээр ийм зүйл гарч ирлээ. За, нэмээд дахиад 4 үзэр гарч ирсэн. За, тэгээд дахиад 3 сэлэрний үзэр. Тэгэхээр 3-ын маань яалтчгүй бүр маш их бодолтой төөрцөн, бүр үнэхээр бүр ингээ амар хэцүү байгаа юм шиг байна. Юу үнэн, юу бодит, юу худлааг ерөөсөө ялгах ч юу алга. Ялгахгүй. Тэгтээ ямар ч байсан юмс тодорхой болсон байгаа дээ шүү. Бас ч гэж нэг зүг чигээ олцсон хүмүүс байгаа дээ. Тодорхой болсон, ойлгосон. Нөгөө төөрөлдөөдөөс энерги чинь тайлгдсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо та энэ видеог үзэж сууж яана гэдэг чинь би ер нь нэг юм сүнсний сэрэлт мэрэлт гэдэг юм болоод байгаа юм байна да гэдгээ ойлгоцсон явж байгаа юм байна. Тэгээ энэнийхээ туллуу одоо ингээд ер нь бол айгүй тийм хичээл зүтгэлтэй байгаа юм шиг байна шүү. Ер нь бол ингээд дайрсан, давшсан, шийдвэртэй энергитэй байна. Тийм таны хувьд бол өстой цоо шин амьдрал эхэлж байгаа байхгүй юу? Урд нь өстой үзэж байгаагүй зүйлээ одоо ингээд сонсож, мэдэж, туулж явж байгаа гэсэн утга. Тэгвэл энэ нь таны яг бодит амьдралд бол маш ээлтэй. Зоосны тамга гарсан байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд одоо таны амьдралын нэг юм шинэ үе эхэлж байгаа юм шиг байна. Тэгвэл бас нэг жоохон дуусгаагүй юм байгаад байна шүү. За дуусгаагүй зүйл бас байна. 20 үзэр маань 21 болж иж жинхнээсээ одоо нэг юм эхлэл үүснэ те. Тэгэхээр ямар ч тодорхой хэмжээнд та ингэх ёстой, тэгэх ёстой гэдгийг бол ер нь бол ойлгоцсон явж байгаа хүмүүс байна. За тэгээд төгшөөр маш их байгаа. Сэтгэл төгшөөр маш их байна. Айгаал, юунаас нь мэддэхгүй, өөрийгөө буруутгаал, өөрийгөө голлол, өөртөө итгэлгүй. За тэгээд шууд утгаараа бүр зүрхэн өвдөөл байгаа хүмүүс байж магадгүй. Ер нь бол сэтгэл зүйн байдал зүрх өвдөхөд айгүйх нөлөөлдөг гэж би бол ойлгодог. Ер нь бол би өвдөж эхлэнэ. Юу ч хиймээргүй санагдана тий. Тэгээ ер нь бол ингээд хөвтөөл юмар болчдөг юм да. За тэгэхээр одоогийн байгаа байдал, одоо тулгарсан асуудлууд нь юм байна. Тэгээд яаж яах бүр Night of Swords гарсан ш тий. Тэгэхээр бүр таны сэтгэл зүй гэж авах юм байхгүй байгаа. Нэг гоёлол тэгэл яагаад байгаа мэддэхгүй айгаал түгшээл. Би юу буруу хийсэн бол гэдгийг ойлгохгүй тэгэл янз бүрийн ургуулж бодоол. Ер нь өстой нөгөө энэ Night of Swords ч өөрөө шуурга шиг өдрүүд эхэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд цаанаас нь ингээд танд ингээд мдэггүй байсан зүйлсүүдийг гаргаж ирж ич болно. Мэдхгүй байсан зүйл гинт одоо илрээл тэнд бүр ингээд амар одоо гайхшраад одоо паникнд ороод за нэг тиймэрхүү байна. За тэгвэл ингээд одоо гол асуудал руу оръё. Сахиусан тэнгэрүүдээс нь таны энэ байдал дээр юу гэж зөвлөх болоо? За зөвлөгөө гингүүд эдгээр картууд гарч ирлээ. За ямар ч л байсан таны амьдрал бол цоо шинээр эхэлж байгаа гэж байна. Тэгэхээр огт урд нь хийж үдчихэж байгаа зүйл рүүгээ ороход айдасгүйгээр ороорой зүгээр гэж шүү. За тэгэхээр ямар ч л байсан амьдралынх нь нэг хуудас дуусаад нэг өөрийнхөө мэдхгүй ертөнц рүү л орох гээд байна л да. Ороод байгаа. Энэ дээр бол айлтгүй шүү гэж байна. Ямар ч сан одоогийн хүнд мэдрэмжүүд бол танд амьдралаа өөрийнхөө гарт авах тэр одоо зүйлийг ойлгуулах гэдэг юм гинэ. Өөрийнхөө амьдралд эзэн байх. За нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа бол таны амьдралд байгаа тэр энэ аав нь вэ нүү, нөхөр нь вэ нүү, өвөө нь вэ нүү те. Энэ хүнийг харах, за мөн дарах ч гэж болно. Захирал дарга. Энэ хүнийг харах өнцгөө өөрчлөө гэж юм бас. Хэрвээ та урд нь ийм өөрөө өөртөө итгэлгүй, өөрийнхөө амьдралыг өөрөө шийддэггүй байсан бол
одоо таныг амьдралаа өөрөө шийддэг болохыг ойлгуулах гэдэг нэг талаасаа. Бас эргэн тойрныхоо энэ одоо настай бөгөөд туршлагатай хүчрэхэг энэ эрэгтэй үнийг харах өнцгөө өөрчлөөч гэдэг. Магадгүй одоо яадын үнэхээр сайн хүн байхад муу хүн болгож хараад идэв гэсэн юм уу? Эсвэл муу хүн байхад сайн хүн болгож хараад идэв гэсэн юм уу? Яасан. Энэ тал дээр бол харах өнцгөө өөрчлөө гэж байна. Тэгээд ганцхан энэ үнтэй хамааралтайгаар биш, бас бус талаараа ч гэсэн эргэн тойрныхоо гэр бүл, за дээрэс нь өг авахын тэнцвэр, мөнгө санхүүтэй харилцах харилцаан дээр харах өнцгөө өөрчлөө гэж байна. Нэг юм гаргасныхаа хэрээр орж ирдэг гэдэг зүйлийг ойлгохгүй байх шиг байна. Эд баялаг, гэр бүлийн хангалуун байдал, за ер нь ашиг орлого ч юм уу те, иймэрхүү тал дээр таны ойлголт арай буруу яваад байсан юм шиг байна. Тэгэхээр таны яагаад ийм хэцүү төвөгтэй байдалд оруулаад байна гэхээр цаанаасаа нэг зүйлийг ойлгуулах гээд байна гэсэн. Эргэн тойрны үзрүүдийг харахаар ер нь бол хүчрэхэг байдал болон мөнгө санхүүтэй нэлээд холбоотой юм шиг байна. Бас гэр бүлийн байдалтай бас холбоотой байна. За тэгээд ийм сэтгэлийн баяр баясгалан гэдэг зүйлд мөнгө зарцуулах нь буруу гэж ойлгодог байсан юм уу гэж харагдлаа. Одоо нарийн цэнген, төрсөн өдрөө тэмдэглэх, хүний төрсөн өдөрж явах, хүнд бэлэг өгөх. Нэм ер нь бол юм зугаацгал юм да тий. Зугаацах, тансаглал гэдэг зүйлийг байж болохгүй зүйл гэж боддог байсан юм болов уу? Энэ тал дээр нэг юм иймэрхүү зүйлд бол ингээд тодорхой хэмжээнд бас мөнгө зарцуулах хэрэгтэй, эсвэл сэтгэл зарцуулах хэрэгтэй ч юм уу те, ийм зүйлийг ойлгосоо л гэдэг ах шиг байх юм. 6-гийн зоос маань өөрөө өг авахын тэнцвэр. Тэгэхээр та болохоор энийг ингээ аюу тийм буруу зүйл гэж бодоод байна л та. Зугаацах нь, цэнгэх нь, тансаглах нь бол буруу зүйл. Тэгэхээр магадгүй та хитрхээ уламжлалт сэтгэхүйтэй хүн байж магадгүй. Одоо түрүүний энд нэг юм яг амьдралаа өөрийнхөө гартаа гэдгээс гадна энэ эзэн хаан үзэр маань өөрөө юм хитрхээ хуучинсаг үзэл бодолтой хүн дээр бас гарч ирдэг л дээ. За яг хитрхийн ч үеийн ер нь тийм үзэл бодолтой. Тэгэхээр яг энэ байдлаа жоохон өөрчлөх хэрэгтэй л байгаа юм байна. За тэгээд ирэхээр штэ таны зүн совин бол маш хурдтайгаар өснө гинэ. Сайн мэдээ, сайн энерги тань руу маш хурдтайгаар чиглэж ирнэ. Тэгээд таны зүн совин маш хурдтай өснө гэж байна. За тэгээд таныг бас давхар. Одоо яг ямааны халуун дээрээ ийм даалд ертөнцийн талаар маш хурдтайгаар судлах хэрэгтэй. Мэдээлэл маш хурдан олдноо. Та өөрөө ч хурдан ойлгоноо. Энэ талаар мэдээлэл бол маш их байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд та одоо энэ видеог үзэж байгаа нь магадгүй анхны удаач байж магадгүй эсвэл саяхнаас ч ингээл энэ зүйлийг сонирхоод эхэлсэн те. Тэнгүүд одоо ийм таарат хүзөр, зүн совин, ийм далд ертөнцийн талаар маш их сонирхож байгаа. Тэгэхээр зөвлөгөөн дотор энэ байна гэдэг маань таны энэ зүйлээ судлаад яваа л гэдэг шиг байна да. Иймэрхүү зүйлд мөнгө төгрөг одоо татаад хэрэггүй ч гэдэг юм уу те. Энэ талын мэдлэг олж авахд бол тодорхой хэмжээнд өөрөөсөө одоо санхүүгээр ч юм уу юугаар ч те нэг юм зарлаг гаргаад түүнээсээ маш их мэдлэгийг олж авах гэж байгаа юм шиг тэгж харагдчихэв. За тэгээд Strange үзэр улан дээр гарч иржээ. За Ace of Swords гэмий. За тэг яалтчгүй л энэ Hanged Man, Fool эдэртэй яг ингээд уялдаж орж ирж л байна. Strange үзэр бол ерөөсөө л өөрийнхөө доторх уур хилэнтэй зан, ааш, уур, зөрүүд зан ер нь бол жоох юм ухамсаргүйгээр нөө ухаан дутаад уур гарч ирнэ гэдэг шиг нэг тиймэрхүү зүйл байгаад исэн байх гэдэг юм. Тэг аливаа зүйлийг нэм сонир хүчээр шийддэг, ивээр юусоо шийддэггүй. Одоо жишээ нь хүн орондын харилцаан дээр ч гэсэн тэг зөвхөн шууд ингээл өөрийнхөө хэрэгцээг илүүд тавьдаг гэсэн үг. Өөрийнхөө
махан биеийн хэрэгцээж байж болно. Эсвэл зүгээр л өөрийнхөө сэтгэлийн таашаал тиймэрхүү зүйлд айгүй ач холбогдол өгдөг. Нөгөө хүн нь яаж байгааг ерөөсөө тоодгүй биш юм уу? Тэгэхээр энэ тал дээр нэг юм жоохон сургамж хэрэгтэй байна. Ойлгох, шинээр сурах зүйл их байна. Ойлгох зүйл их байна гэдэг шүү. За. Тэгэхээр мэдлэгийг олж авахд өөрийнхөө одоо энэ ер нь бол одоо энэ Hangman үзэр чинь өөрөө үндсэн зурагт дээр ингээд энд уруу харсан ч гэсэн толгой дээр нь ингээд нөгөө юм аура юм асж байгаа юм шиг тийм гэрэл цацарсан зурагтай байдаг байхгүй. Тэгэхээр энэ нь тодорхой хэмжээнд бас нэг юм гэгэрэл төрж байгааг илэрхийлж идэг байхгүй. Энэ ойлгохгүй байсан зүйлээ ойлгол таны энэ толгой дотор нэг ламп асах гад байна. Нэг гэрэл асах гад байна. Нэг зүйл нэг одоо үзэл бодол нэг санаа шинээр таны тархинд төрж байгаа, ухамсарт төрж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Ace of Swords ч гэсэн адилхан. Ер нь л шин мэдлэг, цоо шин зүйлийг мэдэх, ойлгох, сурах, амьдралдаа цоо шин зүйлийг оруулж ирэх. Фүүл үзрөөр ч гэсэн харагдаж байгаа байхгүй. Цоо шин зүйл орж ирэх. Гэхдээ энд ерөөсөө айгаадах хэрэг байхгүй, имээгээд ах хэрэг байхгүй. Зүгээр л дайраад ор. Тэгснээрээ танд элбэг хангалуун байдал ирэх нь байна. Мөнгө санхүү, ажил төрөлчин урагштай болоод ирнэ гэж юм. Илүү их одоо мөнгө санхүү дээр амжилттай байхыг хэлж байгаа байхгүй юу? Энэ бол бүгдэнд нь биш яг заримын хувьд бол ингээд санаа нийлсэн хамтрагчид хамтрал олоод тэгээд та нар ингээд нийлээд мөнгө санхүүгийн одоо хөрөнгө оруулалт татгах ч байд юм уу, зээл зуул хөөцөлдөх ч байд юм уу. Тэгээ энэ тал дээр бас ээлтэй гэсэн утга бас орж ирж болж байна. Тэг яг энэ бол нэг бүгдэнд нь бол биш баха гэж бодож байна. За тэгээ ер нь бол ойлгочихл юм бол юмс маш хурдан өрнөө. Та нэлээд сандарсан энергитэй ч байж болно. За энэ чинь бас гадагшаа дутгшоо нислэг хийхгээг илэрхийлж идэг. Гэхдээ яг энэ дээр илүүтэй надад бол маш тийм энерги хурдан яваад сандраад яах ихээ мэдэхгүй болж байгаа тийм жоохон тийм. Гэхдээ эерэг уртахаараа шээ. За тэгээ гол мессеж бол энэ strange хүчтэй. Тэгэхээр өөрийнхөө ухамсарыг дээшлүүлэх хэрэгтэй юм да. Арай л нэг юу байгаад байгаа байхгүй юу? Бүдүүн баг гэх юм уу? Бүдүүн баг зөвхөн одоо материаллык зүйлд их ач холбогдол өгдөг. Өөрийнхөө хувийн хэрэгцээг нэгдүгээрт тавьдаг. Энэ тал дээр уян зөөлөн зарим зүйлд бууж өгч чаддаг, уучлалт гуйж чаддаг. За энэ место миний буруу байсан юм. Би буруу ойлгож исэн юм байна гэд нэг юм бусдыг ойлгох чадвар маш хэрэгтэй байгаа гэсэн тийм мессежүүдийг өгч гинөө сахиусуудаас нь. За зөвлөгөө юм байна. За харин 3 дугаар группийнхэнд маань хэрэгтэй болон хэрэггүй зүйл. За хэрэгтэй зүйл нь хөгжимдөх гэсэн байна. Хөгжим тоглох дуртай хүмүүс юм болов уу? Хараахан дурггүй, мэдэхгүй байгаа бол ямар нэг байдлаар хөгжим тоглож сурахынсан гэж боддог байж магадгүй. Тэр нь магадгүй таны нөгөө сүнсний зорилготой жоохон дөхөж очиж болох юм. За ямар ч хэрэгтэй зүйл нь хөгжимдөх гинэ. За тэгээд мөн найзуудтайгаа уулзах. За бясалгал түрүүн бас гарч иржсэн те бясалгал байна. Түрүүн бас яагаад тийм нөгөө найз нөхдөөгөө уулзах, гарч орох гэдэг зүйл одоо буруу гэж ойлгодог гэдгсэн да. Тэгээд тэр тэлтэй бас зөвлөгөө олж орж ирж байна. За тэгээд нойр дутуу байгаа, айц төгшөртэй байгаа гэсэн чанартай нойр хэрэгтэй гэж байна. За хоол нарийн боо гинэ. Тэгэхээр чанартай нойр бүр 2 гараад ирсэн юм шүү дээ. Би одоо 2-ыг хэвлээ хийсэн баг та. Тэгвэл нойр бол амар чухал юм байна. Нойр маш чухал юм байна. Анзаарсангүй шүү дээ. 2 гараад ирчих. За тэгээд энэ таны энэ сүнсний зорилготой шүү дээ. Энэ хоёр аягүй их нөлөөтэй байж магадгүй. Хөгжимдөх болон хоол хийж сурах, нарийн боо хийж сурах, торт, нарийн боо энэ төр тий хоолтой холбоотой зүйл хийж сурах. За чанартай нойр 2 юм чинь дахиад нэгийг авчдаг юм билүү? Би бол энэ нөгөө яг энэ сар март хэрэгтэй гэсэн утгаараа биш. Ер нь танд ямар хэрэгтэй байгаа вэ гэдэг утгаар нь авсан учраас жоохон ахиухан буюу 6-6-г аваад байгаа байхгүй юу?
дуулах гинэ хөөх энд ч одоо бүр урлагийн хүмүүс байгаад байгаа юм шүү дээ. Би чинь түрүүн юу хэллээ? Нөгөө жажмент хөзөр дээр урлаг мурлаг гэж юм ярьсан уу яриаггүй юу? Тэр утгыг нь орхигдуулсан уу? Яриаггүй санагдаад бах юм. Тэн дээр угаасаа нөгөө хөзрийнх нь дүрслэл нь угаасаа тийм бүрээ үлээж байгаа. Нот ингээд гоё ингээд ингэсэн зураг байгаа хгүй юу? Байдаг байхгүй одоо энэ хөзрийн жажмент хөзөр нь. Тэгэхээр ер нь урлагийн талын авьяасаа нээх байж болно. За бүр учиргүй урлаг дуурын сахнаар явдггүй маа гэхэд сонирхлоороо хөгжим тоглолт сурах бас зүгээр л дуулах тий гоё дуулах. Хөгжим тоглонгоо дуулж сурах нь таны энергийг маш сайн өсгдөг байх нь вэ шүү. Тэгэхээр энэ зүйлээ бас хийгээрээ тэгээд хоол хийхдээ бас танд айгүй хэрэгтэй юм байна. Хоол нарийн бов эмэгтэй хүмүүс их байж магадгүй ер нь эмэгтэйлэг энерги маань өөрөө хоол хийж бусдыг дайлахад айгүй их энерги сэргижээдэг гэж үздэг. За ийм байна хэрэгтэй зүйлсүүд гэвэл харин тань хэрэггүй зүйл гингүүд итгэл үнэмшилгүй байдал гэж байна. Энэ мэргийн ихэнд би хэлжсэн те ер нь юмд итгэдэггүй гэд. За тэгээ мухар сүсэг гинэ. Зүгээр нэг юм мухар сүсэг бол хэрэггүй юм байна. Энэ нь танд айгүйх тийм юу болно л доо. Ер нь мухар сүсэг өөрөө ингээ хүнийг яг 8 сэлэмний энергинд авчдаг байхгүй юу? Тэгвэл тэгдэг гэсэн. Ингүүл ингэдэг гэсэн гээл одоо жишээ нь би ч гэсэн тэгдэг шин хөөрэ онгаа хараад 3 гიშгэж авахгүй бол болохгүй юм шиг тэгэл. Ер нь бол тэр мөр бол мухар сүсэг юм шиг байгаа юм штий. Тэгэхээр итгэл үнэмшил тодорхой хэмжээнд байна. Гэхдээ мухар сүсэг бол хэрэггүй гэж шүү. За. Итгэл үнэмшилгүй байдал хэрэггүй, мухар сүсэг хэрэггүй. Тэгэхээр үнэмшилтэй байх хэрэгтэй. Аливаа зүйлд итгэх хэрэгтэй. За бардам зам хэрэггүй гэж байна. Бардам зам маань ер нь бол эго ихтэхийг илэрхийлж байгаа. За эрүүл бус хооллолт гэж байна. За хит улаарч ажиллах гэж байна. Хит улаарч ажилласнасаа болоод маш их одоо түрүүний сэлэмний энерги маш их байсан тий. Тархитлагоо ч бүр ингээ ядарсан. Бие чинь ядарсан. Бүр ингээ нөө оюуны чадамж энэ төр айгу суларсан байгаа байхгүй. Тэгэхээр хит улаарч ажиллах нь бас танд хортой. За хөдөлгөөнгүй байдал гэж байна. Энэ хөдөлгөөнгүй байдал бол яалтчгүй би түрүү хэлжсэн тий нөгөө сүнсний сэргэлт мэрэлт ингээ болоод ирэхээр ер нь хүн сэтгэл гутралд ороод ирэхээр бүр үнэхээр юу ч хиймээргүй ингээл хэвтэйл байж ямар санагддаг. Стэн арай гэж босч нэг аяг хоол хүүхдүүдтэй хийж өгнө. Тэгэл ер нь л ингээл хэвтэйл байж байгаа юм дуртай болчдөг. За тэгэхээр хэрэггүй зүйлсүүд нэнд байх нэ. Энийгээ сайн өөртөө тунгааж өөрийнхөө нөхцөл байдалд уялдуулж ойлгоод хэрэггүй зүйлсүүдэд засаарай. Энэ бол таны сахиусан тэнгэрүүдээс ирж байгаа мессеж байгаа шүү. Хэрэгтэй зүйлүүдээ ч гэсэн бас сайн бодоод үзээрэй. Хэрэгжүүлэхийг хичээгээрэй. За одоо харин та одоо ямар нэгэн асуулт бодноо. Тэр асуулт маань тийм эсвэл үгүй гэсэн хариултыг л илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр би тэхүү, инхүү, яавал дээрвэ гэсэн иймэрхүү юм бол бодохгүй байх нь шүү дээ. Асуулт маань маш тодорхой байгаа. Сахиусан тэнгэрүүдээс нь юу гэж хариулах вэ? Өсөрч гарч ирсэн шүү. За эргэлзээгүй тийм гэсэн утга байна. За Page of Pentacles. За тэгэхээр ямар ч байсан санхүү, ажил, карьертэй холбоотой байж болно. За тэгээд энэ хөзөр дээрх зураглалыг харахаар замаа харж байгаа аахгүй юу? Одоо аль замаар явах вэ гэд ингээд газрын зураг тавьсан те бас тодорхой хэмжээнд төлөвлөгөөтэй. Хаашаа авах гэж байгаагаа ингээд шийдэх гээд байгаа те. Тэгээ энд зоос шидэ шодоод байгаа аахгүй сүлдөө тоо юу гэд. Ямар нэгэн зүйл авах гээд за аль замаар явахаа шийдэх гэж байгаа. За тэгээд хариулт нь бол тийм гэж байгаа. За тэгээд Page of Pentacles ч өөрөө авьяаслаг хүн дээр их гарч ирнэ. Маш авьяастай, спорт болон урлаг спортын авьяастай. За тийм биш юмаа гэхэд ямар ч зүйлийг ингээд төвгүйхэн хийж чаддаг, сурдаг тийм авьяастай хүн байна. За мөн маш хариуцлагатай хүн байна. Ялангуяа санхүү мөнгөн дээр маш тийм хариуцлагатай байдаг. Тийм хүнийг одоо мөнгөтэй зүг харьцдаг гэх юм уу? Тийм хүн дээр бас гарч ирнэ.
За энэ дээр нь хэдүүлээ тодруулга болгоод гэсэн жишээ гараад ирсэн. За Empress card. За энэ дунд хүүхэдтэй болох уу гэж асуусан хүн байж болохоор байна. За мөн одоо яг өөрийнхөө сэтгэл таарсан, өөрийнхөө мөрөөдөж явдаг. Одоо ээжигээ залуучууд ялангуяа юм ээжигээ их нэртэй болох уу ч гэдэг юм уу те иймэрхүү зүйл бодсон хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Тийм бол одоо хариулт нь тийм ээ. Маш үзэсгэлэнтэй эмгтээлийн нэрэг бол энд гарч ирлээ. За ямар нэгэн бүтээл тойруулын санаа бодсон бас байж болохоор байна. Тэгэхээр Empress card маань өөрөө бүтээлч одоо хүүхэдтэй болох төрөх гэдгээс гадна ер нь бол өөрөөсөө та амжилттайгаар тэгээ бүтээлийг бүтээж чадна гэсэн утгаас байна. За амрах гэж байсан. За дээрэс нь бясалгал айгүйх орж ирж байна. Бясалгалаар явах нь зөв үү мүү гэж асуусан юм болов уу? Хариулт нь бол тийм. Бясалгал. Тэгээ бас энд нөгөө Page of Pentacles ч өөрөө бас манифест хийхийг илэрхийлдэг байхгүй. Өөртөө үзэгслэн гоо одоо юуны эд баялаг элбэг хангалуун байдал. За хүүхэд ихнэр ингээ манифест хийсэн байх магадaltaй байхгүй. Энэ зүйл маань одоо миний тэр манифестийн хариулт надад таатайгаар ирэх үү гэвэл бас тийм. За мөн нэг талаасаа бас өөр зүйл бас харагдаж байна. Энд маань одоо Hermit хүзэр маань өөрөө юм даяанч хүзэртэй. Энэ хүзэр маань бас давхар сэтгэл зүйчийн энерги ирэх гарч ирдэг. Сэтгэл зүйч танаас туршлагатай тийм одоо зөвлөгөө авах хүн гэсэн үг. Багш шавийн барилдлагч бас энэ дээр гарч ирнэ. Танд одоо зөв чиглүүлэгч гарч ирэх нөө гэж асуусан бол гарч ирнэ гэж энэ маш туршлагатай бөгөөд энэ сүнслэг одоо талын мэдлэг маш арвин танд одоо хангалттай зөвлөгөө өгч чадах. За мөн сэтгэл зүйч гэдэг талаараа бас адилхан. Маш мундаг туршлагатай сэтгэл зүйч танд тэгээд тэгээ бас бүр ингээд ажил мэргэжилтэй холбохгүйгүй бол зүгээр л таны ойр хавьд байгаа тий таны итгэж болох тийм хүн байгаа. Тэр хүнээс зөвлөгөөгөө авах юм бол та зөв хариултыг авч чаднаа. За элбэг хангалуун байдлын зүйл бодсон бол тэр бол бас биелэн гэсэн утга байна. За мөн Four of Swords маань өөрөө амралтыг илтгэдэг. Гэхдээ идэхгүй байдал, амрах, өөрийгөө идгэх, ямар нэгэн сэтгэлийн шаргач бай, биеийн одоо эрүүл мэндтэй холбоотой шалтгаанч бай энэ тал дээр бол ивэгдэж байна. Тийм гэж байна. Идгэрнэ, амарна. За яг нэг би дээш нь харуулаад тавьчихжээ. King of Wands гэн за яг энэ маань удирдах албан тушаалын хүнийг бас илтгэж идэг. Тэгэхээр тушаал дэвшгүй гэж асуусан хүмүүс байгаа бол бас тушаал дэвшнэ. Бусдыг удирдах албан тушаал дээр очно гэсэн утга байна. За мөн та өөрөө сайн удирдагч одоо мөн чанартай гэсэн үг тий. Би одоо ийм удирдах албан чадвар ур чадвар надад байдгүй гэж асуусан бол тийм гэж байгаа. За тэгээд ер нь бол энэ King of Wands маань өөрөө тийм айгуу танил тал ихтэй. За бас хөөрхөн хүрээлтэй, алдартай, нэр хүндтэй. Тэгээд мэдээж түрүүний хэлсэндээ сайн удирдагч, манлайлагч, шинийг санаачлагч. Тэгээд өөрөө нэг юм бүх зүйлд ингээд гар бие оролцохгүйгээр яг одоо нэг чадах хүнд нь үүрэг даалгавруудыг яг ингээ оноож өгч чаддаг тий. За энэ хүн л яг энийг хийж чадна гэд ингээд тэгснийхаа хүчинд таны ажил ингээд айгуу мундаг яг таны бодсноор төсөөснөөр амжилттай болж чаддаг ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь л юм айгүй сайн мундаг удирдагч, мэдрэмжтэй удирдагч гэсэн утга байна. За нэмэлт мэдээллүүд нь ингэж орж ирлээ. За ингээд 3 дугаар сонголтынхны маань уншлага үгээр дуусчих. Таалагдсан таарсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр та нарт маань таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн subscribe-а дараагүй үзэж байгаа бол subscribe-а дарж өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний Facebook болон Instagram аккаунтаар холбогдож болно. Тайлбар хэсэг доторч одоо линкийг байршуулсан байгаа. Мөн комент хэсгийн пин комент дээр бас байж байгаа шүү гэж хэлье. Баяртай.